За хүмүүст үзэгчтэй манай Frame podcast-ийн сэргэн мандалтын цуврал дугаарын ээлжид нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд их бэлэн боллоо. За өнөөдөр бид нэгэн сонирхолтой сэргэн мандалтын үеийн бас томоохон төлөөлөл. За Леонардо да Винчидээ яг нэгэн үе бүр зэрэгцэн амьдарч байсан Нидерландын алдарт зураач Hieronymus Bosch. За Bosch гэх янз бүрээр нэрлэдэг байна. Энэ хүний амьдрал, уран бүтээл, намтартай танилцахаар их бэлэн боллоо. Мэдээж энэ дугаар дээр би ганцаараа байхгүй. Манай өсгөө байна. Ирсэн байна. За өсгөөтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. За манай сэргэн мандалтын дугааруудыг ер нь бас хүлээж үздэг үзэгчид нэлээд бий болсон байгаа харагдсан. Тэгээд ямар ч гэсэн бид нэр эхний ээлжинд бол сэргэн мандалтын тухай ерөнхий яваад за тэгээд дараа нь араас нь залгуулад Леонардо да Винчи, за мөн одоо Микеланжело Бонаротти, за Рафаэль Санте буюу зураачдын хан хүү те Рафаэль Санте, за мөн Данте Алигиригийн там гих мэтлээ одоо ингээд цувралаар үргэлжлээд явж байгаа. За ингээд энэ удаагийн дугаарт бид нэр за тамыг харсан зураач, тамыг одоо хамгийн байж болох үнэн тийм байраар тодорхойлж зурсан зураач гэж ярьдаг. За энэ одоо Нидерландын цэргэн мандалтын асар том төлөөлөгч Bosch. За Bosch гэж унших уу, Bosch гэж унших уу? Bosch гэдэг юм тийм. За энэ зураачийн талаар инхүү ярихад инхүү бэлэн боллоо. Өвлийн аялал жуулчлалын хамгийн том брэнд Монголын тэмээн соёлын бахархал болох Түмэн тэмээний баяр 2026 энэ оны 2 дугаар сарын 6-7-8-ны өдрүүдэд Өмнөгов аймгийн Далан задад хотноо 27 дахь удаага зохион байгуулагдах болно. Энэхүү баярын тэмээчин ардын хөдөлмөр тэмээн сүргийг маллах ухаан, өв соёлыг залуу үед өвлүүлэн үлдээж, дотоодын болон гадаадын аялагч жуулчдад сурталчлах, таниулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээний хөтөлбөрийг дурдвал тэмээтэй парад жигсаал, тэмээ судлал ба хөрөнгө оруулалт, ингэний айрагны баяр, тэмээний ноос болон ноосн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, тэмээний уралдаан, мөсний суран харваа, тэмээн поло, тэмээн дээрээс бай харвах, шилмэл буур, инг шалгаруулалт, тэмээн бууха болон соёл урлагийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Түмэн тэмээний говийн өвлийн гайхамшигыг хамтдаа мэдэрцгээе. Та бүхэн Түмэн тэмээний баяр 2026 арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү? Өмнө говьд уулзцгаая. За. Скомэн. Энда. За, Ирита гэж. За, Hieronymus Bosch гэдэг хоёлаа нэрнээс нь эхлэе. Bosch гэдэг нь өөрийнх нь нэр бол биш. Өөрийнх нь төрсөн хотынх нь нэр. За өөрөө бол Hieronymus van Aken гэдэг нэртэй хүн. За Aken гэдэг бол өөрөө Нидерландд байдаг хот ус. Өөрийнх нь гэр бүл нь өөрөө Aken хотоос гаралтай. Бодом өгсөн. Энэ ч утгаар бол van Aken гэдэг нэртэй байж хагаад Hieronymus van Aken буюу Jérôme van Aken гэдэг нэртэй байсан. За тэгээд өөрөө бол нөгөө христийн шашинтай хүн учраас латин хэл дээр ном бүтээлийг уншсан. Тийм учраас өөрийнхөө нэрийг бол латинжуулсан. Hieronymus гэх. Тэгээд Hieronymus болгож өөрчлөөд за тэнгуүтээ хот одоо Да Винчитэй адилхан өөрийнхөө хот ус төрсөн хотоо өөрийнхөө нэртэй залгаад Bosch хотын Hieronym гэдэг нэрийг бол авсан. Тэгэхээр Bosch гэдэг бол Герцогины Bosch гэдэг хот байдаг. Энэхүү хотын бол иргэн. За тэгээд аав өвөө түүний өвөө аав нь тэр хотод амьдардаг, нахцууд нь амьдардаг, авгууд нь амьдардаг. Тэгин чи бүгдээрээ ер нь бол насан төгсгөл хүртэл тэр хоттой амьдарсан тийм зураач байдаг. За түүний төрсэн цаг үеийг авч үзэх юм бол ерөнхийдөө 1450-аад он гэж авч үздэг байгаа. Яг тодорхой цаг хугацаа бол байхгүй. Энэ хүний хувийн амьдралын талаар ер нь бол айгүй нууцлагдмал. Бид нэр хин гэдгийг мэдэхгүй, юу хийдэг байсныг сайн мэдэхгүй, ямар ч чинтэй гэрэлсэн, ямар бүлгнүүд хамааралтай байсан, ямар хэдэн зураг дурснуудыг л бид нар бол гадарч мэдээд байгаа юм. Нэг зургийг ярихад баг нэг цаг болно гэж. Тийм бол тийм ээ. Тий одоо жишээлбэл юуны зураг байна л да. Garden of Earthly Delights буюу одоо хөрсдөлхийн жаргалын орон гэх юм уу да. Энэ бүтээл бол 3 триптих, 3 бүтээл. Энэ бүтээлийг одоо нэг ярьж цуухтал одоо баг төгс болгоныг л одоо тайлбарлаа суухаар тийм бүтээл байдаг. Одоо юутэй төст Монголын нэг өдөр гээд манай зураг байдаг шүү дээ. Тэрэн дээр бол деталууд бол бас л ундаг шүү дээ. Зан удрын музей рүү ороод харахаар чинь. Үгүй зан удрын гинэ. Богдын музей рүү ороод харахаар бас л нэгэн цаг авдаг шүү дээ. Тулаа харахаар. Тэгээд тэр чинь яг ингээд нөгөө Монгол орны хойд өмнөд ойтой хэсэг, говьтой хэсэг ингээд урдтай баруун зүүн уултай хэсэг гэл тэгэл яг нэг өдөрт юу өрнж болох гэдэг маш ингээд детал болоос сарлж харах юм бол ястал удаар зуртаа. Тий. Яг тэрнтэй адилхан Hieronymus Bosch бид нар там диважин хүний орон
ямар байдгийг яг ижил төстэй байдлаар тод томруунаар харуулж өгсөн зураачаа гэж бас хэлж болох. За нэр нь юм байна. Hieronymus Bosch өөрөө бол сая хэлсэнчлэн удам өгсөн бол өөрөө юунаас гаралтай Аахнаас гаралтай зураач хүмүүс байсан. За гэхдээ түүнийг яг сэргэн мандалт юу гэж байгаач нөгөө босод сэргэн мандалт үеийн зураач нартай яг харьцуулж үзэх юм бол түүний хувьд бол яг хар ажилч маяг юм байсан. Хэрвээ Микеланжело, Леонардо да Винчи зэрэг нөхдүүд бол одоо насар өндөр боловсролтой. За тэгээд зөвхөн зураг зурхаас гадна өөр олон зүйлсийг хийдэг. Одоо архитектур, инженер, зохион бүтээх, шүлэг бичих, үлгэр бичих гэдэг ч юм уу маш олон зүйлсийг хийдэг сэхэтнүүд байсан бол Hieronymus Bosch бол асар өндөр хэрийчин шашны боловсролтой. Гэхдээ бол игэл жирийн хар ажилч юм байсан. Яг зураач хүн байсан. Тухайн үед бол зураач хүн гэдэг бол нэг тийм хорвотосгүй урлаг уран сайхны авиас одоо энэ бараг л гологддог шахуу гологдсон шашин ер нь ингээд одоо хөх цагтан гэж ярьдаг шүү дээ. Тийм төрлийн юм баггүй юу? Одоо сэхэтэн биш л гэсэн үг. Сэхэтэн бол байгаагүй. За тэгээ энэ утгаараа түүний хувьд бол утгаараа зураг зурдаг, одоо захиалга авдаг, одоо тийм л хүн байсан байгаа юм. Яг бидний тэр төсөөлдөг одоо амар зовж бариад гэдэг ч юм уу одоо хорвоо ертөнцийн нууцыг олж мэдчихэд л одоо тэрэндээ шаналаа явж исэн гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл байхгүй. Одоо яг л хийх ёстой юм а хийгээд ойлгох ёстой юм а ойлгоод зурах ёстой юм а зураа явж исэн тийм зураач байна. За тун сонирхолтой нь бол 1463 онд түүнд бол одоо юм түүний психоз одоо сэтгэл зүйтэнд жоохон хүүхэд багт нөлөөс нэг тийм онц чухал үйл явдал аимшигтай үйл явдал болсон л доо тэр нь Нидерланд даяар төмөр гарсан юм. За тэр үүн дотор бол мэдээж түүний төрсөн хот болох Бош хот герцогины Бош бол өөрөө бас өртсөн. За тэгээд 1463 оны 6 дугаар сарын 30 гэдэг үлээ юу вэ? Өнөөдөр бол маш том төмөр болсон. Түүний баг залуу багт хүүхэд багтан. Тэгээ энэ бол түүний одоо хамыг хэрхэн харах болсон. Түүний одоо ертөнцийг харах үзэлт нь бол одоо асар том нөлөө үзүүлсэн үйл явдлаа гэж зарим хүмүүс бас ярьдаг. Ер нь тэр түүмэр бол одоо тэгээд яг тэр хүүхэд багт нь одоо ер нь бол энэ байгаль дэлхийн хүрээлэнбөө орчин бол өөр аюулаар дүүрэн байдаг юм байна. Энэ газар чинь өөрөө бас зүгээрчгүй хүнийг ер нь их зовоодог юм байна. Нүгэл ариун газар юм байна гэдгийг бол олж мэдсэн байна. За тэгээ үүний ард дээрээс бол 30 наснда ч юм уу 1480-аас 81 оны хооронд болтон амжилттай гэрэлсэн байдаг л та. Энэ гэрэлт бол тухайн үед бол өөрөөс нь нийгмийн байр сууриараа бол дээгүр байр байдалтай сэхэтэн язгууртан гаралтай 8-ачны охинтой гэрэлсэн байдаг. Тухайн бүсгүй бол одоо өөрөөс нь хамаагүй баян чинэлэг. За тэгээд баян чинэлэг байхынхаа дээрээс нийгмийн хувьд байр суурь дээгүр байсан учраас одоо нэр төрийн хэрэг болж таарсан. Энэ гэрэлтийг бол хайр дурлалаар гэрэлсэн гэрэлт гэхээс илүүтэйгээр бол одоо төлөвлөсөн одоо тийм айгуу чухал нарийн цомлон гэрэлт байсан гэж ярьдаг л да. Ягаад гэвэл одоо зураач хүн сая хэлсэнчлэн хүний захиалгаар зураг зурдаг тийм ээ. Өөрөөр хэлбэл захиалагчаас 100% хамааралтай болчихдог гэсэн үг. Гэтэл Hieronymus Bosch яасан бэ гэхээр хамаагүй чинэлэг авахатай гэрэлснийхээ ачаар санхүү мөнгөний дарамт чахалдаггүй амьдрах болсон юм байна л. За санхүү мөнгөний дарамт чахалдаггүй амьдрна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр үндсэндээ өөрийнхөө зурхаг хүссэн юм а зурчнаа л гэсэн үг. Би чиний мөнгөөснөөс хамаарахгүй миний эхнэр ийм мундаг хүн. Би бол одоо язгууртан болчихсон шүү. Тиймээс би бол одоо заавал таны тэр хүсэж байгаа тэр зургийг чинь би зураадах шаардлагагүй. Надаа таны мөнгө хэрэггүй. Тийм учраас миний надад зураг зурулмаар байгаа бол миний хүссэн зургийг л одоо таавна гэдэг тийм байр суурьтай зураг зурах боломжтой болж эхэлсэн гэж байна. Энэ утгаараа энэ гэрэлтийг бол одоо маш амжилттай түүний одоо карьертаа гэх юм уу хийсэн хамгийн зөв шийдвэр нь гэж яриад байгаа. Маш зөв одоо тийм гэрэлт болж таараад. За тэгээ нөгөө талаас түүний хувьд бол одоо Гиген Мариагийн ахын дүүсийн холбоо гэж байдаг л да. Одоо энэ Бош хотын талаар ярих юм бол маш одоо үнэнч одоо христчин хот байсан гэхүүтэй. Нэг нийт хотын одоо 16 хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар сүм хийдэд ажилладаг. За тэгээд 40 гаруй тийм ахын дүүсийн холбоотой. Эдгээр ахын дүүсийн холбоонуудын нэгт нь буюу одоо Гиген Мариагийн Дивагийн одоо ахын дүүсийн холбоонд гишүүнчлэлж орсон байна. За уг байгуул одоо энэ ахын дүүсийн холбоо нь юу вэ гэхээр яг тодорхой христийн шашин шүтлэгт одоо
залбирдаг одоо маш тийм чамд бат одоо тийм католик сүсэг бишрэлтэй хүмүүс сар болгон хоорондоо уулзаж цуглаж одоо хавь хоёрын асуудлаар яриа хөөрөө хийдэг. За тэгээд дээрэс нь маш одоо ховор нандин ном бүтээлүүдийг цуглуулдаг. Өөрсдийн гэсэн бүр сүмтэй. За тэгээд ингээд тийм networking гэдэг чинь одоо тийм харилцаа холбооны байгууллага байсан байна. Одоо энэ нэг юм юмд орчих юм бол зураач хүний хувьд бол одоо цоош нь юутай болох боломжтой гэдэг ч юм уу те юу гэх юмтэй одоо шин захиалагчтай болох гэдэг ч юм уу одоо өөр нэг шин боломжуудыг олж нээх боломжтой байсан. Тэр утгаараа түүний хувьд бол энэхүү ахын дүүсийн холбоонд орсон байна. За түүний нагаз аав ах за түүний аав нь хүртэл ахын дүүсийн холбоонд байдаг байсан. Гэхдээ бол энгийн гишүүд нь байсан. Энгийн гишүүд. За энгийн гишүүд байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн л хурал цугларанд ордог. Яг байгууллагын нарийн ширийн одоо хөтөлбөрүүдэд бол оролцдог. За тэгээд дээрээс сүм идэд ойдог ном зохиолуудыг бол унших хэрэггүй гэдэг ч. Тухайн үед бол ном уншина гэдэг бол ерөөсөө мэдээллийн их усүртэл хамгийн ярган эрх мэдэл одоо мэдлэг гэдэг бол тухайн үед эрх мэдэл байгаа шүү дээ. Одоо ч гэсэн мэдлэг гэдэг бол эрх мэдлийн нэг хэлбэр байгаа тийм ээ. За тэр утгаараа бол тийм боломжтой байсан бол нөгөө тийм мундаг авахатай гэрснийхээ ачаар нийгмийн статус шууд өсчөнгүүт манай хүн яасан бэ гэхээр ахын дүүсийн тийм дээд түвшний холбоо одоо нууц холбоонд нь ороод нийт одоо 6 гишүүнтэй энэ байгууллагт орсон байгаа. За тэгээ энэ байгууллагт орсныг яаж мэддэг вэ гэхээр түүний хувьд бол нийтдээ нэг тухайн тэр одоо дээд ахын дүүсэн тэр холбоонд орсон гишүүн яадаг байсан бэ гэхээр гэртээ нэг хагас жилдээ ч юм уу 8 сард нэг удаа хоол цайлга явуулдаг одоо симпозиум гэж ярьдаг. Одоо нэг тийм цайлга явуулдаг. Бөөнөр орж ирээд тэгээд холбоо байгуулахын тухай за цаг үеийн улс төрийн асуудлууд хийгээд одоо бусад зүйлсийн талаар бол одоо нарийн ширийн зүйлсийг хилэлцэж ярилцаж одоо өрнүүлдэг одоо нэг тийм соёл байдаг. Тэгээд тухайн үеийн архивын одоо баримт бичгүүдийг хараад ахлаар яадаг вэ гэхээр за энэ хүний бол одоо Бошхын герт нэг тийм уулзалт боллоо гэдэг тиймэрхүү хит хитэн баримт бичгүүд бол гид гарч ирдэг. За тэгээ яг энэхүү одоо ахын дүүсийн холбоонд ороод за тэгээ их нэртэй болсныхаа ард дээрээс түүний карьер бол одоо нэрс өсөж одоо ихэлсэн маш чухал бүтээлүүдийг бүтээж эхэлсэн. За тэр битгий хэл одоо тухайн үеийн Нидерландыг бол испанчууд удирцдаг байсан. За тэр утгаараа бол одоо 2 дугаар Филипп царайлаг хааж гэж ярьдаг. Түүний хувьд бол түүний захиалагч өдр байсан гэж ярьдаг. За ойлоо одоо тэгвэл тэгээ дээрээс нь түүний бас хэд хэдэн бүтээлүүд нь бол одоо ахын дүүсийн холбоогоор дамжуулаад захиалагдсан байдаг гэдэг. За Еронимус Бошхын сонирхолтой факт нь юу вэ гэхээр бид нар дээр бол одоо нэг 10-аас 25 зураг байгаа. За энэ 10-аас 25 зураг бол одоо яг Бошхих байх магадaltaй зураг гэдэг. Эдгээрээс бол нэг 10 гарын нь бол за ямар ч байсан баталгаатай Бошхын зургууд байна. За тэгээд 10-аас 15 нь бол тун эргэлзээтэй түүнийг дөөрайсан зурагнууд ч юм уу. За альсвал түүнд одоо шүтлэг одоо түүний шүтэн бишрэгч нарын дөөрэй зурсан зургууд альсвал одоо түүний шав нарын зурсан зургууд гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар тиймэрхүү бүтээлүүд болж таарад байгаа. За тэгээд одоо хоёулаа нэг 2-3 онц чухал бүтээлүүдтэй танилцъя. Ер нь түүний бүтээлүүдийг бол хүн болгонд бараг харсан байт юм да. Тэгээд энэ бол одоо гиген жоо залбирч байгаа гэдэг нэг юм бүтээл юм л да. Камерлаа хагалаа. За. Энэ бүтээл юм л да. Гиген жоо залбирч байгаа нэг бүтээл баг. За энэ бүтээл бол юу вэ гэхээр ерөнхийдөө бол сонирхолтой. За яг нарийн ярих юм бол энэ дээр бол хамгийн дээдлэлт нь бол Гиген Мария ээж ингээд зогсож байгаа. За зүүн дээр булан дээр. За үүний доотлолт бол одоо Сахиусын тэнгэр Гиген Жоныг бол одоо хараад байж байгаа. Гиген Жон бол өөрөө ном бичиг тойроод залбирлаа үлдээд зогсож байгаа. Тэнгүүт одоо нэг Бош хамгийн сонирхолтой хэсгүүд энэ ч гарч чинь. Энд чинь болонгууд нэг юм ширээ юм. Шонхор гэдэг. Нэг шонхор. За тэг эн чинь нэг юм чөтгөр явж байгаа. За энэ альбом бол их онцлогтой ачаа амтна л та. За энэ альбомг одоо хэрвээ харах юм бол богинохон гартай. Тийм байна. Хүний толгойтой, гүрвлийн сүүлтэй, тэгээд бэлхий шиг сонин хөлтэй, тэгээд сэн далавч малвч тийм сэн. За энэ бол одоо ямар учиртай вэ гэхээр Гиген Жоныг залбирж байх явцад нь одоо залбирлын үйл явц дундуур нь орж ирж одоо хор хутгах гэж буй чөтгөр ингээд бэлдээ сууж байгаа. Гэтэл энэ үеийн Нидерландад одоо нэг зүр цэцэг үйдэг юм байна л да. Богино гартай гэж. Богино гартай хүний ажил бүтдгүү гэж л тийм юу үйдэг юм бэ? Зүр цэцэг үйдэг юм байна. Манай дээр болонгод урт гартай хүн холгоомлгаа тийм. Тэрнтэй адилхан богинохон гартай хүний ажил ер нь бүтдгүү юм байна л да. За тийм учраас чөтгөрийг бол албаар ингэж богинохон гартай зурж одоо энэ Гиген Мариагийн хараа хяналтанд ор байхад чи бол одоо яаж ч чадахгүй шүү гэдэг
нэг юм мессежийг өгч байгаа. За нөгөө мессеж нь бол юу вэ гэхээр энэ доор эн чинь нэг юм утга ч юм уу нэг юм байж байгаа. За энийг барьж аваад бол хорлох хэрэгтэй байхгүй. Гэтэл түүнийг бол энэ шавхар маш сайн хараад хянаад байж байгаа. Өөрөөр хэлбэл түүнд энийг барих боломжийг нь юус олгохгүй байна гэсэн үг. За тэгэж нэг иймэрдүү байдлаар түүний хувьд бол одоо бас Керрийн анхны хамгийн одоо чухал бүтээлүүдийн нэг гэж яриад байгаа. Энэ бүтээлийг. За үүний ар дээрээс хоёулаа SOMO гэдэг байгаа. HOMO ч гэж уншдаг. За энэ бүтээл нь энэ бол одоо юу болж байгаа вэ гэхээр Есүс Христ Палатин ромчуудад баригдаад цогцлуулахтаа бэлдээд байж байгаа бүтээл болж байгаа. За энэ бүтээл бол өөр хачин чигтэй бүтээл л дээ. Одоо энийг бол ахан дүүсийн холбоогоор дамжуулж захиалсан бүтээл. За тэгэнгүүт юу болж байгаа вэ гэхээр хэрвээ та анзаарах юм бол зүүн доод болонд нь бол одоо нэг юм сүнс шиг тийм хүмүүс ивж байгаа. Энэ бол донорууд буюу нөгөө хандивлагч нар энэ зургийг бүтээхэд одоо мөнгө төгрөгөө өгсөн хандивлагч нар. За тэгээд хэрвээ Библийг сайн санах юм бол эн чинь бол одоо түүнийг одоо зод одоо түүнийг жанж тамлагдсан одоо мууг сансан хүмүүсийн доор нь одоо муулаад байж байгаа бол одоо эн чинь бол яг Ромын Пилат шийтгэхдээ бэлдээд зогсож байгаа. Ийм бүтээл. За яг ингээд нарийн ширээнийг ингээ харах юм бол маш одоо муухай царайтай дийлэнх хүмүүсийн хувьд маш муухай царайтай хэрцгий. За тэгээд бүгдээрээ одоо ийм хэрцгий царайтай хүмүүстүнд ганцхан Есүс Христ бол одоо хүлцэнгүй нам хүм амарч юмар байдалтай ингээ байж байгаа гэсэн үг. За тэгээ үүгээр бол одоо Христ хүлцэнгүй бай. За тэгээ нөгөө талаасаа бол энэ өмхийн мосыг хүмүүсийг харцгаа гэдэг юм зан төхөө өгч байгаа. За хэрвээ одоо ингээ харах юм бол одоо Христийг ерөнхийдөө хамгаалахад бөөн баяртай л нөхдөд байгаа. За энэ үеийн яг мөн хүнийг төрслөхтэй яг Иеронимус бошхон тодорхой дүр төрхөө өгдөл энэ бол том монхор хамар өгдөг. Монхор хамар бол одоо муу мухаг илэрхийлдэг тийм одоо шинж тэмдэг байж тухайн үед бол одоо бид нар ч гэсэн одоо орц үлгэр уншихаар баба яга амар монхор хамартай шүү дээ. Одоо ер нь тэр л боломжтой явж үргэлжлэн яваад байна гэсэн үг. За тэгээ энэ ч байгаа хүмүүс дунд бол одоо хин явж байна л да. Энд чинь нэг юм мэлхийтэй бамбай барьцсан байгаач. Энэ хүн бол яавч сайныг илтгэхгүй шинжиж байгаа. Яагаад гэвэл тухайн үед бол мэлхий гэдэг амтан бол өөрөө нэгдүгürt итгэд хортой гэж яриад байгаа. Тийм. За энэ дээр нь тийм. Нэгдүгürt итгэд бол хортой гэж яриад байгаа. За хоёрдугаарт бол чөтгөрийн амтан гэж ярьдаг. Ер нь бол намг юунаас гарч ирдэг. Ер нь бол тийм их хэцүү амтан. Энэ амтан бол одоо чөтгөрийн бэлэг тэмдэг гэж ярьдаг. За өөрөөр хэлбэл тэгээ мэлхийтэй бомба барьж байгаа хүн бол өөрөө чөтгөр тэнчингээ явуулж байгаа. Нууцхнаар. Одоо Мастер Маргаритаг унших юм бол Афини Пилатыг бол яадаг шүү дээ. Афини Пилат яг Христийг алгах шийдвэрээ гаргаа байж хахад нөгөө чөтгөр муурын дүрээр тавцан дээр нь суугаа байж идэг гардаг тийм. За энэ дээр бас нэг сонирхолтой нь юу вэ гэхээр яг Христийг алах үйл явц сонирхолтой байхгүй. Яагаад гэвэл Христийг алахад бол одоо нэг 3 хүнийг олзол 3 4 нэг олзолж авчирж байгаа шүү дээ. Тэгээд тэр хүмүүс донд нэг нь Есүс Христ нөгөөх нь за Есүс Христийг бол одоо нэг юм хааны эсрэг Или бала юм ярьж зөвгөнсөн гэдэг байдлаар бол одоо цаацлах гад байгаа. Түүнтэй зэрэгцээд бас нэг хүн байгаа нь яасан бэ гэхээр одоо энгийн иргэдийг алдсан одоо алуурчин бас байгаа байхгүй юу. Тэгээд Афини Пилат дууг нь бол ингээд хоёр сонголт байгаа байхгүй. Нэг бол одоо зүгээр л нэг юм или бала юм ярьсан гэдэг юм одоо энэ Христийг судлах. За тэгээ оронд нь тэр муу юуг алах те тэр алуурчныг алах. Тийм боломж байгаа байхгүй. Гэтэл бол одоо Христийг алах шийдвэрийг гаргасан байдаг байхгүй. За тэгээ энэ утгаар бол одоо ерөнхийдөө бол гэмгүүнийг алж байгаа гэсэн үг л дээ. За тэгээд бид бүхний мэдхээр бол одоо Христ бол одоо хүн төрлөختний нүглийн өмнөөс одоо ингээд яваад алуулаад 3 удаа дараа амьлаад гэдэг юм болчихсон юм болоо яваад байгаа тийм ээ. Би өөрөө итгэж юм биш болохоор бас нарийн ширээний бас ярихгүй ч магадгүй шүү. За тэгээд эн чинь ингээд донор дүүрснийгөө шингээд нь бас их уламжлалтай л дээ. Яг одоо энэ бүтээлийг маш сайн идүүгээчсэн байгаа гэж хоёулаа бас ойлгож болно. Яагаад гэвэл энэ ч та бид хоёр нэг Отоманы эзэнтэй нэг түүхийг харж байгаа. Стамбул одоо Константинопол, Стамбул. Тий. Стамбул. За тэгээд энэ чи юу болж байгаа вэ гэхээр одоо яг энэ барилга байшны архитектурууд бол одоо юу байгаа байхгүй. Тухайн Нидерландын барилга байшингийн архитектурууд байгаа байхгүй. Нидерланд барилгууд өөр юм байдаг. Яг турк барилгууд бол юм биш байхгүй. Бөмбөр тавцсан авцсан та одоо яг тийм муслим шашинтай улсуудын архитектур тустай байдаг шүү дээ.
Тэгэхээр энэ юу харуулж байгаа гэхээр одоо муухай онгоогоор ярих юм бол энийг одоо нэг туркийн элчсэд юм бэр хүмүүс виз авах ойчилж байгаа гэж ойлгож болохоор ч юм шиг тий. Нэг юм бүтээл баг. За тэгээ энэ ч бол үндсэндээ юу гаруулад байна вэ гэхээр энэ угаасаа Христийг яг ингэж алхад бэлдээд байж байгаа юм сөрөг бэлэг тэмдэгтэй зурган дээр албаар ингэж Туркийн тугийг оруулж чөтгөрийн улс шүү гэдгийг сануулж байгаа. Одоо буруу новтой одоо юунууд тий латин шишин номууд гэдэг харуулж байгаа. Латин гэдэг чинь одоо буруу ном гэсэн үг шүү дээ. Буруу номтой төв дээр үлээ тий. Буруу. Тэгээ Эч Омо гэдэг нэрийг ярил л да. Эч Омо гэдэг нь энэ хүнийг хар гэдэг утгатай үг байхгүй. Тэгээд юу байгаа шүү дээ. Бид нар одоо юуг санаж болно доо. Нийчигийн бүтээлүүд гэхдээ Эч Омо гэдэг тийм бүтээл хийдэг шүү дээ. Эс Омо ч гэсэн хүмүүс уншаад байна. За тэгээ үүний ар дээрээс гигийн аврагчийн зураг байгаа. За Христийг одоо нөгөө нэг өргөстэй титмээр одоо яаж байгаа толгоотон зүйлгэж байгаа бүтээл байгаа. Энэ бас түүний хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэг их тийм садомазохист шинж тэмдгүүд ихтэй тийм ачирхалтай бүтээл л дээ. За хоёулаа энэ бүтээлийг ихнээс нь аваа ярив. За энэ бүтээлийг одоо ингээд маш сайн харах юм бол бүгдээрээ яг энэ дөрүүд бол бүгдээрээ нэг тийм инээсэн, нууцаар инээмсэглсэн одоо нэг тийм ямар нэг ер нь л нэг олигтой юмын хүмүүс яавч боддгоо гэдэг бодол төрүүлэхээр нөхдөд байгаа байхгүй да хамар байна. Одоо энэ нөхрийг харалтаа. Тэгээ ингээд хамгийн амар нэг юм өмсч өмссөн. Хүзүүч зүгцэн нохоо шиг. Одоо үзүүртэй хүзүүч бол юуны бэлэг тэмдэг одоо пагануудын бэлэг тэмдэг байхгүй. Яагаад вэ гэхээр эхний грекэд нохоонуудаа чомноос аврахын тулд яадаг байсан бэ гэхээр үзүүртийн хүзүүчнүүд өгдөг байсан байхгүй. Тэрнтэй адилхан юм хүзүүч зүгч. Нөгөө талаас энэ хүн бол одоо хэрвээ ингээ Христ ийм үзүүртэй титэм зүүж одоо шаналлыг хүлээн зөвшөөрж байгаа бол энэ хүн бол одоо үзүүр нь гатгшаа харсан хүзүүчийг зүүж хөрсдөлхийн нүгэлд баригдсан ийм үзэр юм ухаа хүн байна гэдэг ч юм уу нэг тийм яриа гарч ирж байгаа. За энэ ч болонгууд бас Туркийн тугийг далбааны юг нөмөрчгсөн ийм нэг лам ч юм уу нэг юм өвгөн байгаа. За энэ өвгөний инээж барьж байгааг ингээ харах юм бол ерөнхийдөө бол ч юм уу утгагүй зовондоо гэсэн байр байдалтай. Одоо энийг бол юуны их алдартай хэсэг байхгүй. Христээр чи Христийг дөнгөж барьсны ард дээрээс тэр чи зүнч байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд яасан бэ гэхээр цэргүүд ингээд өөр дээр нь толгоон дээр нь юу углаад шуудаа углаад тэнгүүтээ зохиод бүгдээр ээлжлээ зогчоод хин зогсон хилгээд нөгөөдг нь тааж мэдхгүй тийм ээ чи зүнч биш гэдэг ингээд тийм нэг загиндаг хэсэг гардаг байхгүй. Тэрийг л эн чи ерөнхийдөө бол харуулж байгаа. Их тийм хэрсгээ өсөд зүнч гингүүт нь толгоон дээр нь шуудаа өмөргөд мачиг нэг зохиод хин зогсон таа гэл те. Одоо зүн билгийн тулаанд нэг тийм юм ормор юм аа тий. Тэгээд за тэг эн чи юу болж байгаа вэ гэхээр толгоон дундуураа нэг сумтай нөхөр. За энэ бол одоо ер нь бол тэнэглэлийн бэлэг. Ийм одоо за тэгээд дээрэс нь хүн бол өөрөө Христийн юу одоо титмийг үзүүлж байгаа үзүүртэй титмийг үзүүлж байгаа. За тэгээд энэ бол одоо тэнэглэлийн бэлэг тэмдэг болж байгаа. Одоо толгоогоо буруу ашиглаж байгааг энэ шинж тэмдэг. За энэ бол яг нөгөө яг шуудаг ингэж авч байгаа хүн байгаа байхгүй толгоон дээрээс нь угалцсан болсон углах гад авах гад энэ хүн муухай хамартай нөгөө монхор хамартай гэж хэлсэн чинь энэ ч яг бүх хүн монхор хамартай анзаарч байгаа тийм. За тэгээ энэ ч бас нэг юм сонин эмчин ч юм уу нэг юм сонин төхөөрөмж ингэ барьсан байгаа. За энэ үед бол одоо ийм шарлатанууд гэж ярьдаг. Одоо ийм хүмүүс зөндөө байсан. Одоо хүмүүсийн өвчин эдгэж чадна гэдэр гэж ярьдаг. Одоо алхим метр хийдэг, сармсвэр шит юм хийж мэгээд байдаг. Одоо тийм хүнийг л одоо энэ дээр маш томруулнаар харуулсан байгаа. Энэ нэг нохооны хүзөвчтэй хүн бол. За тэгээд дээрэс нь бас энэ чинь нэг юм ярихад энэ чинь одоо хэдий одоо зовхон мэдж байгаа ч гэсэн Есүс Христийг бол маш хүлцэнгүй даруй төлөв ямар нэгэн эмоцгүй ямар нэгэн одоо гашуудлыг гаргасан байгаа нь бол одоо түүний хүлцэнгүй байдал хийгээд бурханлаг шинж тэмдгийг бол ингэж харуулж байгаа гэж ойлгож байна. За үүний ар дээрээс бол одоо их онцгой бүтээл орж ирнэ л дээ. Энэ бол одоо юу гэж ойлгох юм? Одоо Adoration of the Magi гэж байгаа. Энэ триптих бүтээл байгаа юм л та. Гурвал бүтээл. За Adoration of the Magi буюу одоо шидлнүүдийн цуглараа гэх үтэй. Энэ одоо Христээр гардаг тийм одоо Библиэлд гардаг тийм бас нэг л үйл явдал болж таарч байгаа. За энэ юу вэ гэхээр яг Есүс Христийг төрснийхэн ар дээрээс Гиген Мария дээр 3 лам, 3 апостол, 3 хаан, тэгээд 3 одоо паганууд буюу одоо
Одон бурхан шүтдэг хүмүүс нэг ирээд одоо Иесус Христийг шүтэн биширддэг тийм одоо триптих бүтээл байхгүй. За триптих бүтээлийн тухай онцолж ярихын тулд одоо эхлээд нэг юм жаазлцсан юм шиг одоо нэг юм хаалга байна. Энэ хаалган дээр нэг тийм зураг зурдаг. Голцсон үнийг бол монохром байдлаар ч юм уу газель байдлаар зурдаг. Газель гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хар саарал тооноор буюу одоо бараг өнгө шингээхгүйгээр ингэж зураад за тэнгууд дотроо дэлгэнгүүт ингэж маш сайхан өнгөлөг гой сайхан бүтээл ингээд дотор нь байж. За одоо үзэгчдийн харах юм бол одоо дэлгээг байгаа шүү дээ. Ингээд дэлгээгүй байж хахад эн чинь бол одоо ингээд дэлгээгүй байж хахад нь ингэж байж байгаа. За дэлгэгснийхэн нар дээрээс ингээд өнгөлөг сайхан гой бүтээл ингээд дотроос нь гарч ирдэг. Тийм онцлогтой бүтээл байхгүй. Энэ бол өөрөө нэг төрлийн ном юм. За энийг зөвхөн ингээд хүссэн үнийг нээж хагаад байхгүй бас. Яадаг вэ гэхлээр одоо тодорхой баяр ёслолын өдрүүд байгаа шүү дээ. Одоо зул сарын баяр гэдэг ч юм уу. За эсвэл одоо Easter egg улаан өндөгний баяр гэдэг ч юм уу. Нэг тодорхой христийн шашны баярууд байгаа шүү дээ. Энэ баяруудын үеэр яг тодорхой залбирлууд үйлдэхэд зориулж энийг нээдэг. За голцоо энэ бүтээл дээр бол Христийн одоо яг Библиэлд гарч байгаа чухал үйл явдлуудыг дүрсэлж харуулсан байдаг. За тэгээ яг номтой адилхан унших ёстой. Зүүнээс баруун руу, дээрээс доош уншдаг. Ийм бүтээл байдаг. Бүлийн нэг тийм ховор нандин гэсэн үг. Өдөр болгон үзэж хараад байхгүй хаа нэгтэй хардаг одоо тийм чухал зургууд байхгүй. Энийг бол голцоо сүм хийдүүд тийм үү чинэлэг хаадууд зориулж сурдаг. Ийм бүтээл. За энэ бүтээл бол өөрөө сонирхолтой. За сая хэлсэнчлэн одоо 3 хүмүүс бол одоо Иесус Христийг төрснийх нь ард дээрээс бол харах гэж ирж байгаа гэсэн тийм ээ. За энэчнээс нэг сонирхолтой үйл явдал эхэлнэ л дээ. Хоёулаа хамгийн түрүүнд энэ нэг шалдан хаан дээр хоёулаа хаарлаа төлөвлөрөх хэрэг гарна. За энэ шалдан хаан юу вэ гэхэлэр одоо энэ яг энэ хөлнийх нь энэ шархыг нь сайн харах хэрэгтэй. Хөлнийх нь шархыг нь сайн харах хэрэгтэй. За энэ бол яг нөгөө Иесус Христтэй ижил төстэй шархын ч авсан байгаа байхгүй. Иесус цовдуулахдаа одоо хөлөндөө шилтэндээ ингэ цовдуулсан байгаа байхгүй. Нэг ижил төстэй байдлаар шарх авсан. За тэгээд түүнийг бол ийм алтан хүрээтэй шилэн бүр үлдээ нэг юм сонин юм хамгаалчихсан. За тэгээд дээрээс нь бол яаж ийнэ вэ гэхээр энэ чинь нэг юм сонин титэн барьсан баг. Тэгсэр нь өөрөө титэн өмссөн. За тэгээд өөрийнх нь титэмний юм сонин үзүүртэй юмар дүүрэн өргөс ч юм уу нэг юм сонин юмар дүүрэн юм хачин жигтэй титэмтэй. За тэгээ нөгөө турктэй чинь төстэй өнгийн улаан өнгийн ийм одоо нүмерг хагас зүгсэн за тэгсэн ирнэ. За тэнгүүтээ яаж байгаа вэ гэхэлэр нэг юм хагас шалдан нүцгэн хаан эн чинь нууцхнаар хараа байж байгаа. 3 хааны нэг. За нөгөө талаас юу үлч ийнө гэхэлэр эн чинь нэг юм царай муутай. Одоо бас нэр монхор хамартай хүмүүсийг муу идэг гэснээс гадна давтар хамартай, гахаа шиг хамартай хүмүүсийг бас муу хүнээр бол төрсөлдөг гэсэн. За энэтэй. Тэгээ өөрийнх нь явч нэг үл үдэх нөхдүүд нэг юм сүүдрийн цаан тагаа байж байгаа учраас энийг бол судлаачд юу гэж үздэг байгаа вэ гэхэлэр энэ бол одоо антихрист гэдэг. Иесусийн эсрэг антихрист гэдэг. Одоо тамийн хахуу гэх юм да антихрист ингэж явж байна гэдэг. За тэгээ эн чинь бид нар юу харж болох вэ гэхээр бас нэг өөр хаан. За тэгээ арай хөгшин нэг хаан байгаа. За ингээд залуу хөгшин арай нэг өөр хаан. За тэгээ эн чинь нэг Африк хаан бас явж байгаа. За энэ бүтээлийн гол төрөл ерөөсөө Христ бол ерөөсөө биш. Ерөөсөө хаатуудын тоглоом нэргэн л яваад байгаа. За одоо жишээлбэл хоёулын юг харъя л та. Энэ хаан бол одоо эн чи титмээ өгөөд одоо энэ бол зүгээр л нэг ёс төдий ирж байгаа хаадууд байгаа байхгүй юу? Үндсэндээ бол яг Христэд нэг тийм бишрэгчд биш. Зүгээр л нэг ёс төдий болгож ирж байгаа тийм хаадууд. За тэгээд дээрээс нь эн чи бид нар бас нэг сонирхолтой юм. Одоо яг энэ хар хаан дээр л бид нар харж болно л доо. Яаж ийм нөө гэхээр одоо эн чи нэг энэ шувуу ирээд титэм дээрээс нэг юм чим сэтж байгаа үз. Энэ бол одоо хуйлд ачаалтын бэлэг тэмдэг гэдэг. Хөрсдөлхийн амтанд хэтэрхий баригдаад таашаалыг хөөж байгаа бэлэг тэмдэг бол шувуу гэдэг. Үүнийг бол одоо төрөл бүрээр харуулдаг л та. За тэгээд дээрээс нь энэ хааны өмссөн байгаа хувцсыг нь маш сайн хатар харах юм бол хэдий маш тийм гоё сайхан цагаан ариун байдлаар бэлэгддэг хувцсыг өмссөн байгаа ч гэсэн түүний энэ одоо хувцсан дээр нь байгаа энэ нэг декорацууд гэх юм уу да чимэглэлүүд нь бол өөрөө сөрөг агуулгатай өнгө хэсэг илэрхийлсэн ийм зураг авах. За тэгээд дээрээс нь тухайн үед бол одоо яг нөгөө 16 дугаар 100 учраас 16 15 дугаар 100 учраас яг юу болж байгаа шүү дээ. Их нийлтийн үе болж байгаа. Африк хүмүүстэй танилцчихсан байгаа. За тэгээ Африк хүмүүс бол тухайн хүмүүсийн баруун цагаан хүмүүсийг юу гэхэлэр зэрлэг, хэрцгий одоо
барбарууд гэдгийн адилаар л одоо нэг тийм болчимгүй нөхдүүдийг илэрхийлдэг. За энэ утгаараа энэ нөхрийг бол одоо маш тийм буруу өнцгтэй гэж ойлгож болно. Сөрөгийн танацыг агуулж байгаа хоёул тачааллыг илэрхийлсэн дүр гэж яриад байгаа. Энийг бол яагаад гэвэл энэ чинь юм шувуу түүн дээр суучихсан шувуу жимсэдээ сууж байгаа учраас. За үүний ард дээрээс юу болж ийнэ вэ гэхээр энэ доор нь бол юм нэг сонин хүн толгойтой шувуунууд химээрүүд явж байгаа. За химээрүүд ямар утга учиртай байдаг вэ гэхээр голцоо бол одоо чөтгөрийг бэлэгддэг буюу одоо хүн өөр 9 шидийн амтнаар ингээд нийлээд хадгуусууд ингээд нийлээд өөр нэг одоо альбанк бүтээхээр энэ бол чөтгөр болж явдаг. За энэ чөтгөр ингээд энэ чи даашин зэн дээр нь явж байгаа. Одоо нөмргөн дээр нь явж байгаа. За тэгээд энэ дээр нь бас энэ шувуунууд бас ингээд цагаан юунуудыг бол идчихэж байгаа. Шүрнүүдийг идчихэж байгаа. За цагаан шүрийг идэх нь юу гэсэн үг вэ гэхээр цагаан шүр бол өөрөө ариун нандин байдлыг илэрхийлдэг тийм идцүүл واخгүй юу. Гэтэл энийг бол идэж гинэ гэдэг бол одоо цэвэр онгон байдлаар алдж байгааг нь бэлэг тэмдэг хүчтэй гарч байгаа. За бас нэг сонирхолтой нь бол одоо түүний энэ туслах байна. Тийм ээ. За энэ туслах яаж байгаа вэ гэхээр өөрөө нөгөө Христэд дараа нь зөвлөгдөг нөгөө өөрөөсөө титэм шиг юмыг толгоон дээрээ зүүцсэн байгаа дээрээс өөрийнх нь толгоон дээр алим тавьчихсан байгаа. За алим нь өөрөө ямар утга учиртай вэ гэхээр нөгөө мэдлэгийн модноос ундаг алимыг Ева Адам хоёр идэж одоо цэцэрлэгээс эдний цэцэрлэгээс бол хөгждөг шүү дээ. Тэрний бэлэг тэмдэг эн чи явж байгаа. За тэгээ хааныхаа титмиг барьцсан явахын дээрээс энэ хамгийн сонирхолтой нь доор нь ингээд нэг мэлхий ч юм уу нэг юм загас нөгөө загсаа идчихэж байгаа. Энэ бол нөгөө алдартай зүрх зүг том загас жижиг загсаа иддэг гэдэг зүрх зүгийг бол эн чи ингэж баталгаажуулж харуулчихна гэж ойлгож байна. За эн чинь бол энгийн иргэд бол одоо юу болж байгааг хачин жигтэй байдлаар хараа бич байгаа. За өөрөөр хэлбэл Христ мэдлэгийн үед аль хэдийн л юу нүгэл бол хорвоо ертөнцид мэдлэл амилж гисэн. Одоо энийг л ариусгахын тулд Христ төрсөн байх шүү гэдгийг бол ингэж сануулж байна гэж ойлгож болох юм байна. За үүний ард дээрээс бол энэ арын хэсэг дээр нь бол одоо ингэж адгуус амтанд идүүлж байгаа хүний зураг байна. Одоо энэ бол чонл гэдэг юм л да. Энэ бол чонд идүүлж байгаа хүн. Ингээ эн чи байж байна. За нөгөө энэ талд нь бол энэ чонноос зугатааж яваа бүсгүй байна гэдэг ч юм уу. Энэ бол одоо байгаль их өөрөө бас тийм цэвэр ариун газар биш шүү гэдэг сануулж байгаа. Энд чинь бол хүн бол амтанд даалгуулна, амтныг ялж идэн. Энд чинь бол одоо аюултай. Энэ газар чи өөрөө нүглэр дөрвөн газар шүү гэдэг биг бүхэн бол сануулж наа гэсэн. За тэгээ ардл дээр нь бол одоо энэ яг тухайн одоо энэ бол яг Нидерланд барилгын архитектур биш. Энэ бол одоо юу гэхээр маш олон хүмүүс түүнийг бол одоо Иеронимус Бошхыг бол алхимч байсан гэж ярьдаг байхгүй. Яадаг вэ гэхээр энэ бол одоо нэг алхимчдын нэг тийм мэддэг архитектурын нэг тийм барилга юм шиг байгаа юм. Тэрийг эн чинь ингэж төрсөлсөн байна гэж. Үүгээр зарим хүмүүс бол за хэн бол Бошх бол одоо юу байсан шүү. Алхимч байсан гэж ярих гэдэг. Гэтэ сулаачд бол үгүй тэр зүгээр нэг алхимийн бүтээлүүдэд танилцсан байсан учраас зүгээр урам авч одоо онготой болгож л үнийг ашигласан байхаа гэдэг тийм бодлоо. За хойно нь бол эн чинь бол ингээд дайн болоо явж байгаа. Дайнд ингээд мордоо явж байгаа. Нэг юм бүтээл баг. За тэгээд ийм нэг бүтээл байгаа байхгүй. За тэгээ энэ бүтээлийн хүрээнд бол одоо үндсэндээ юу вэ гэхээр Христийн одоо төрөлт. За тэгээ тэрний одоо мөн чанарыг л одоо ингэж харуулсан. За хойно нугаа энийг хэдэн хаадар дамжуулж одоо хорвоочнууд нүгэл бидэг байдаг. За тэр тусам бол байгалийн өөр нүглэр дүүрэн аюултай газар шүү гэдгийг бол сануулсан юм бүтээл. За үүний ард дээрээс бол одоо Temptation of Saint Anthony буюу одоо Гэгэн Антонигийн одоо урав бололт гэх юм одоо юу гэх одоо тарч чадахгүй гэх юм одоо тийм бүтээл байгаа. За энэ үүний тухай хоёулаа нэг товч ярив. За Гэгэн Андрюсийн энэ домог нь бол домогч юм одоо Христээр гардаг нь юу вэ гэхээр түүний үед бол хам дээр очиод хамд бол зүгэл бүрийн байдлаар түүнийг хамлж одоо бясалгахад нь садаа болж бурхны орноос бол одоо зайлуулах гэж хичээдэг тийм үйл явдал болдог байхгүй. Энэ бол өөрөө маш халдартай. Тэгээ хүний ерөнхийдөө бол бясалгах бурхныг өөртөө олохыг бол одоо тэгэж яасан, уриалсан одоо тийм бүтээл байдаг. За тэгээ энэ бол нэг яг энэ бүтээл бүхэлдээ бол одоо ингэж харагдсан л да. За өөрөөр хэлбэл хаалттай байх үед нь бид нэр юу харж болох вэ гэхээр эхний ээлжинд ингээд дайн дажин босны ар дээрээс зовж шаналж байгаа ард иргэд. За тэгээд дайн дажиндаа бэлдээд байж байгаа ард иргэд гэдэг ч юм уу одоо энэчнээс бид нар харж болж байгаа. За үүнийг нээнгүүд одоо ингээд нийт 3 хаантай бүтээл.
За ингээд дотор нь болонгууд зүйл бүрийн одоо үйл явдал болоо явчих. За хоёулаа одоо зүүнээс нь баруун дээрээс нь доошоо гэсэн тийм ээ. За энэ юу болж байгаа вэ гэхээр хамгийн дээдлэлт нь бол одоо гигийн Антоны энэ чинь ингээд залбирал үйлдэл байж байгаа. За залбирал үйлдэл байж байгаа нь юу болж байгаа вэ гэхээр яг энэ дээр нь залбирал үйлдэл байж байгаа. За залбирал үйлдэх процесс нь бол одоо энэ чөтгөрийн адгуус амьтад бол одоо садаа болоо болж байгаа. Түүнийг бол юу болж ийнэ вэ гэхээр энэ хүн бол яваачин руу явмаар байдаг, тэнгэр үүд бурханлоо утмаар байдаг. Гэтэл чөтгөрүүд бол түүнийг явуулахгүй садаа бэрхшээл болоо гэж байгаа. За нөгөө талаас бидний юуг харж болохгүй гэхээр одоо энэ чинь ингээд загаснууд явж штеп. Загас тэнгэрт явж байгаа. Загас тэнгэрт явж байна гэдэг чинь юу гэсэн чинь толгосон амтан штеп. Тэгсэн загас тэнгэрт явна гэдэг нь юуг илэрхийлж байна вэ гэхээр энэ бол там шүү гэдгийг харуулж байгаа. Яагаад гэвэл тамд л одоо ерөнхийдөө байгалийн хууль, дүрм, журам өөр юугаа алдаад байдгаан алдаад одоо ингээд яатсан байна гэсэн үг. Ороо босгоолцсон байна тийм ээ. Ороо босгоолцсон гэсэн үг. Одоо лусын амтан сэлж явдаг амтан тэнгэрт нисэн явж байна гэдэг бол одоо юу гэсэн үг юм бэ тийм ээ. Энэ нөгөө хөл толгой нь олдохгүй гэдэг нь яг энэ чинээс ингэж гарч ирж байгаа. За ингээд бас тэгээ дээрээс нь нэг сонин яг энэ тамтай холбоотой юмнууд нь юу гэдэг вэ гэхээр энэ сонин одоо энэ хөлөг онгоц байна шүү дээ. Энэ хөлөг онгоц бол одоо жишээлбэл амтантай нь илчгсэн хүний гараар бүтээгдсэн одоо хоёулаа өмнө хэлсэнчлэн тэнгэр одоо хүний ертөнц хүртэл одоо байгалийн хүртэл өөрөө аюулаар дүүрэн одоо хэцүү юм байгаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт яаж ийнэ вэ гэхээр хүн бас өөрөө их нүгэл үлддэг байлж тарах гэдэг байгаа тийм. Тэгэнгүүт юу болж ийнэ вэ гэхээр нөгөө байгаль дэлхий дээр байдаг аюултай зүйлсийг хүний гараар бүтээсэн зүйлтэй нийлүүлснээр там гэдэг зүйлийг одоо ингэж баг багаар бүтээж байна гэсэн. Тэгээд энэ чинь сонь сонь одоо энэ юу чинь хүн чон юм уу? Нэг сонь бэлхий ингэ явж байгаа юм. Ер нь аюултай. За тэгээ үүний ард дээрээс нөгөө бас бит хоёрын нөгөө яриад байсан нөгөө юу ч нэвч байгаа. Том загас, жижиг загас. Том загас, жижиг загас идэ явж байгаа. Энэ нөгөө хүний ертөнцийн одоо нөгөө муухай хэрцгийг л гэж харуулж байгаа юм л одоо адгууслаг хор ертөнцийн адгууслаг байдлыг л ингэж харуулж байгаа. Жижиг том өөргөлж иддэг, хүчтэй хүчгүйгээ барьж иддэг. Энэ бол одоо байгалийн хууль шүү гэдгийг бол ингэж харуулж байгаа. Аах бол одоо бурханд яваажин бүтээж хахад бол хүний орчлон бүтээж хахад бол энэ жил ертөөсөн байгаагүй шүү гэх санал. За энэ чи бид нар юу харж болох вэ гэхээр газар дэлхийдээ нийлчихсэн. За тэгээд ингээ сонин байрлалтай ингээ хөвтөд байж байгаа энэ хүнийг харж болж байгаа. За энэ толгойн дундороо сумтай. За энэ бол одоо нөгөө хоёул тачаалтай баригдсан эрэгтэй хүний л одоо нэг тийм зовлон тарчлааныг ингэж харуулж байгаа юм л та. За энэ чи болонгууд Иесус одоо Христийн шашныг тавлсан бүтэл хэсэг гэж ойлгож байна. Энэ чи бол одоо нэг хуурамч лам. За тэгээд альбан гууд ингээд худлаагаасаа юу яаж байгаа. Одоо залбирлыг үйлдэж байж байгаа. Үүгээр бол одоо Христийн ертөнцийг бол тавлж байгаа. Яагаад вэ гэхээр энэ үед бол нэг сэргэн мандалтын үе гэдэг нь бол одоо маш одоо Христийн ертөнцийн авилгалцсан байдлаа тулцсан авилгалцсан байдал гэж ойлгож байна. За энэ утгаараа бид нар юуг ойлгож болох вэ гэхээр юу яадаг вэ? Одоо нэг алтан билетнүүдийг тараадаг вэ? Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн нүгэл үлдсэн хүмүүс пап дээр очиод мөнгө төгрөг их хандив өгөөд одоо өөрийнхөө нүглээ намжилдаг. За тэр утгаар бол одоо хитгэнч нүгэл хийгээд тэгээ буцаад диван руу явах боломжтой одоо нэг тийм сонин нөхцөл байдал үүсчихсэн одоо маш авилгалцсан их тийм хэцүү үе байсан л та. Тэгээ түүнийг бол сануулж одоо энэ Христийн ертөнц чинь бол одоо цэвэр хэвэн байдлаа алдсан шүү. Би энэ папт чинь бол итгэхгүй байгаа шүү гэдгийг бол ингэж энэ бүтээлээр ингэж харуулсан ч гэж яриад байгаа. Энээсээ хэдийн 100 хэд орчим жил гэх юм бэ гэж одоо протестант хөдөлгөөн гарч байгаа тийм сонирхолтой. Энэ хүн 1516 онд үлдсэн. 1517 он Мартин Лютерийн нөгөө хувьсгалаа бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө латин хэл дээр герман руу орчуулах хэвлэлж байгаа шүү дээ. За тэр бол энэ чи болж байгаа. За энэ чи болонгод нөгөө там дээр нөгөө төмөрч болж байгаа. За энэ юу хоёулаа ярьсан шүү дээ. 1463 онд Дайхдаг том төмөр болоод түүний хувьд бол одоо юу бол тамыг бол олж харсан гэж хоёулаа ярьсан тий. За тэрийг үндэслэл болгоод байгаа гол бүтээл түүний хувьд тамыг дүрслэхт үргэлж хойно пейзажт нь арын дэвсгэрт нь юм шатж байгаа хот улсууд зүрдэг. За тэгээд энэ бүтээл бас юм сонин альбин чөтгөрүүд ихтэй. Одоо жишээлбэл эн чи одоо цэргүүд байна. Энэ одоо нэг юу чи зааны чихтэй загсан толгоотой бас нэг юм зэлгцсэн байна. Хойноос энэ хөл мөлн тэр сум хараг болсон. Тэнгүүтээ туурайтай одоо нэг цэргүүд ингэ
За энэ цэргүүд их учиртай л да. За энэ бол энэ цэргүүд одоо ямар учиртай гэхээр нөгөө Христийн хамгийн анх түрүүнд нөгөө барьжсэн цэргүүдийг л ингэж байгаа. Гэвч би нөгөө хэлсэн шүү дээ. Дээрээс нөмрөлөө зохиод одоо хин зөксөн таамаа гэдэг. Тэрийг харуулж байгаа. За энэ чинь болонгууд энэ гавал байгаа. Хөгжим тоглоо хийж байгаа. За энийг нөгөө алдартай латин үг байгаа. Memento mori буюу одоо үхэн гэдгээс сан. Гэдгийг ингэж харуулж байгаа. За бид нар бүгдээрээ мөнх бос шүү. Энэ одоо мөнх босын учир нь юу вэ гэхээр за бид нар одоо амьд ахуй дээрээ жаргал хөөж одоо баар цав хийж хүүхэн шуухан эргүүлж мөнгө төгрөг хөөж одоо ингээл сайхан амьдралаа гэж бод. За тэгж амьдрал одоо тэгээд нэг 50 60 жил тэгээ амьдарчлаа гэж бод. Хүндэд удамж тасалтаар бодож. За тэгээд 60 жил амьдарсны ард дээрээс чамайг мөнхийн том үлээж байгаа шүү гэдгийг л санаарай гэдгийг бол хэлээд байгаа. Жаргал хөөж 60 жил амьдраад оронд нь мөнх зовхоо 60 жил буянтай амьдраад яваач 40 насаараа жарахгүй гэдэг сонголтыг бол ингэж тавьж байгаа гэсэн. За энэ чинь болонгод бас нэг солиорсон үнийг харуулж байгаа. За ягаад солиорсон гэдгийг хэлж болохгүй гэхээр өөрөө сэлмээ бариад сэлмээс нь ингэж гарна цусцсан байгааг харж болно. За энэ нэг солиорсон ингэ байж байгаа. За ингэж за тэгээд дээрэс нь лир хөгжмийг барьсан байна. За лир хөгжим их учиртай л да. Тэр нь юу вэ гэхээр юу гэж байгаа. Одоо сүмийн хөгжим гэж байгаа шүү дээ. Органд орч тоглолдог тийм. Энэ бол сүмийн хөгжим буюу ариун хөгжим. А гэтэл энэ лир хөгжмийг чинь нөгөө грекүүд ч ашигладаг байсан буюу олон шашинтай хүмүүс сонсож дуулдаг байсан. Пагануудын хөгжмийн зэмсэг буюу одоо чөтгөрийн зэмсэг болж өгч байгаа. За тэрийг ингэ сануулж. За тэгээд дээрэс нь тухайн үед бол одоо ерөнхийдөө иймэрхүү төрлийн хөгжим сонсох нь бол өөрөө нүгэл гэж бас тооцогддог байсан цаг үе. Ер нь хизүүлдэ юм л болоод ер нь барьж ав шатаагаад юм л болоод алжигдал ер нь хүн зүгээр амьдрах юм шиг тийм боломжгүй байсан цаг үе л дээ. Тэгээ тэрийг ингэж харуулж байгаа. За энэ чинь бас юу болж байна вэ гэхээр бас нэг загас. За тэр загасыг нөгөө хөлөглөсөн хүмүүс. Тэгээ тийм халбгаар дээрээс илүүрдсэн. За доор нь ингээд сонин загас магас сэлж мэдчих гэсэн. Одоо нөгөө хүний ертөнц, амьтны ертөнц хоёр ингээд нийлээд ороо босгоо байдалд ороод юу нь ойлгомжтой болцсон. Энэ одоо тачин жигтэй там явж байгаа. За энэний хажуудын сонирхолтой зүйл нь болж байгаа вэ гэхээр ингээд хиймэл лам. Тэгээ ямар нэг тийм ойлгомжгүй судар уншиж байгаа юм шиг дүр хэсгээд байж байгаа. За энэ нь юу болж байна вэ гэхээр за тэгээд энэ хамгийн гол нь хавир энэ хэсэг нь их биеийн хэсэг нь ингээ онгорхоо энэ ингээ онгойчсон байгаа. Энэ хүн бол нүгэлтэд баригдчихсан 5 4 шүү гэдгийг бид нарт энэ үгээр сануулж байгаа. За тэгээд энэ гачин хэмээ хоёулаа харилт одоо жишээлбэл энэ ваарм толгоотой амтан ингээ явчихдаг ч юм уу тий. За тэгээд нэг сони юулүр гэдэг баха тий. Юулүрээр малгай хийчихсэн. Тэгээд нэг сони юм толгооноос нь ургачихсан нэг юм чөтгөрч юм уу юу нэг юм явчих. За энэ бол голцоо нөгөө юуны үүргийг гүйцэтгэл одоо чөтгөрийн загтлуургагчийн үүргийг бол ингэж гүйцэтгэж байгаа. Одоо энэ бол явж ин л та. Энэ загтлын үрчгсэн нэг загтлын горшуундаа зоочихсан шууч юм уу юу нэг хаж юм яаж байгаа байхгүй. За тэгээд энэ дээр бол одоо юу хийчих. Аа нэг компьютер тишүүр гэдэг юм уу тишүүр. Компьютер за тэгээд улаан нөмрөгтэй. За тэгээд энэ бол нөгөө өнөөхөл Усманы туркийн л байлгдаг. За тэгээд энэ малгаан дээрээс нэг юм сонин алим төвжлэгдсэн. За тэгээд энэ бас нүглийг л бэлдэх юм бэлтгэж байгаа. Тэгэхээр нөгөө мэдлэгийн мод за мэдлэгийн модыг эзний ард дээрээс хүн сайн мөнгө ялгадаг болоод гимшиж чиглээд одоо бурхны бүтээсэн заяа төргөөр явах болчихсон байна. За хамгийн сонирхолтой нь юу вэ гэхээр тишүүртэй мөсөн дээр явж байгаа хамгийн сонирхолтой. Ягаад вэ гэхээр ер нь тишүүртэй мөсөн дээр явахыг ер нь бол тэнэг хүний хийдэг үйл явдал гэж тооцдог. Ягаад гэвэл тухайн одоо латины зүрх зүгөртлөө байдаг байхгүй. Тэнэг хүн мөсөн дээр явчаа дахиж ирдэг өдргээд. Ягаад гэвэл нөгөө мөсөн дээр юмгч юу гэсэн үг гол горих нуур муран дээгүүр явна. За энэ утгаараа яаж ийнө гэхээр төмрөөд мунаад тэгээ кинес фильм болох модалтай болчиход байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл үүгээр нь чөтгөрийн хэлч үгдийг сануулж хамгийн аюултай байдлаар тагтлыг зөөгөө байж гэсэн үг. За хоёулаа тэгвэл одоо гигэн Антонийг одоо яаж уруудах гэдэг вэ гэдгийг хоёулаа яриа. За гигэн Антонийг уруудахын тулд их юм хийж байгаа. За нэгдүгээр энэ хүнд бол одоо мөнгөн аяг өгсөн байгаа. Энэ ахвал мөнгөн аяг санал болгож байгаа. За бид хоёрын өөдөөс гигэн Антоны ингээ хараа байж байгаа. Хэрвээ өмнө хоёулангийн харахад бол одоо тэнгэр дээр бяцлал хийгээ залбираа явж хат нь бол явуулахгүй тайван байлгахгүй байсан бол за энэ чи болонгот бас ингээд залбирхаа ядж хат нь одоо уншигчмын там ямар хэцүү байгааг харж ийнү гэдэг байдлаар бид бүхний өдөөс энэ гигэн Антоны хараа байж байгаа юм л. За тэгээд хойно нь бол одоо энэ гахай хамартай нэг юм чөтгөр явж байгаа. За энэ чинь болонгот нэг тийм
алтан аяхтай мөнгөн ширээн дээр ингээд баяр цэнгэл хийгээ байж байгаа. Одоо нэг юм 3 авхаа 4 авхаа яваад байгаа байхгүй. Энэ авхаанаар бол одоо хоёулт хичээлийн бэлэг тэмдэг гэсэн үг. За тэгээд дээрэс нь эн чи бид нар юу харж байна болох вэ гэхээр сохор гуйлагчийг харж байгаа. За тухайн үед бол үндсэндээ бол одоо гуйлагчид бол галзуу сохор хүмүүс байдаг байсан л та. Сохор хүмүүс байдаг байсан. За тэгээд гуйлаг гуйхыг бас өөр нүгэл гэж үздэг христийн шашинд яагаад вэ гэхээр хүн өөрийнхөө олсон мөнгөөрөө л хоолоо олж идэх ёстой, олсон мөнгөөрөө талхаа идэх ёстой гэдэг тийм үндсэн зарчим байдаг байхгүй. Гэтэл энэ бол одоо гуйлагч юм бол одоо хүний олсон мөнгийг ингэж хоолоо болгож иддэг болж өгөхгүй юм болж таарч байгаа. За энэ чинь болонгууд хөлний хөлөнд тасарсан. За тэгээ нөгөө өнөөхөл хөгжмийг барай явж байгаа. Ер нь чавтас хөгжим, лимпетер гэдэг ч юм уу тиймэрхүү хөгжмүүдийг бол чөтгөрийн хөгжим гэж авч үздэг гэсэн. За тэгээ хожим нь нөгөө жаз хөгжмийг бас чөтгөрийн хөгжим өдр гэж ярьдаг яриад идэв шүү дээ тийм. Ягаад гэвэл нөгөө ямар нэгэн хэмнэл баригдаж өгдөггүй ирэх дураар одоо тийм хөгжмүүд гэдэг учраас гэдэг ч юм. За энэ чи бид нар толгоон дээр нь юг харж байна? Шар шоу гар. За шар шоу бол өөрөө бас өөрөө сөрөг интонацтай амтан болоо яварчиж байгаа. Хэрвээ эртний грек уламжлалаар бодож үзэх юм бол шар шоу чинь өөрөө эрдэнэ мэдлийн бэлэг тэмдэг байхгүй. Ягаад гэвэл Афин паллада дээрх буюу одоо Зевсийн охин Сэц мэрэгний бурхан за тэгээд дээрээс нөгөө Баатруудын бурхан гэж ярьдаг Афин паллада дээрх бол одоо толгоон дээр нөгөө одоо амтан болж хувирхдаа шар шоу болж хувирдаг. Исламын шашин ч гэсэн бас нэлээ юу байгаад тах шиг байдаг шүү дээ. Шар шууны үед тэгэл Кораныг бэлэгддэг гэдэг. Тий. Христийн шашин Иеронимосын хувьд бол шар шоу бол одоо муу ёрон бэлэг тэмдэг гэж авч үзээд байна. За энэ чинь бол бас өнөө мө балер мэлхий чинь одоо бас нэг шүрч юм уу нэг бас ингэ барьж өндөг барай байж байгаа. Шүрч гэж өндөг барай байж байгаа. За хажууд нь болонгод энэ лимбэн хошуутай юм нэг сонин адгуусчдгаар альбан ингэж байж байгаа. За энэ хүмүүс бол зүгээр хүмүүс биш. Энэ тамд эрэхтэй нэг хүн төрхийг олцсон чөтгөрүүд яваад байгаа шүү тий. Хүнч биш чөтгөрөч. За тэгээд нөгөө энэ зураг дээр байгаа ганц одоо энэ триптих дээр байгаа ганц бэлэг тэмдэг одоо итгэл найдварын бэлэг тэмдэг юу гэхээр энэ ч байгаа Христ. Ганц одоо бэлэг тэмдэг болж байгаа. Гэхдээ одоо сүүдрийн цаана нэлээд одоо бараан газар одоо ер нь бол одоо нэг хэцүү байдалтай одоо тэгээ ямар нэгэн байдлаар одоо шууд бол тус болохгүй ингээд нэг хажиглагчийн үндэс suurтай байгаа. Гэхдээ энэ юу гэлдэж байна вэ гэхээр хэрвээ та бол одоо үнэн итгэвч байж чадах хаваас там төрөлтөнд итгэл найдвар биш үү гэдгийг бол харуулж байгаа. Хоёул даант дээр уншихад бол тамаас бол гарч байгаа шүү дээ. Там хэрвээ та зөв итгэл бишрэлтэй байж чадах хаваас ер нь тамаас ч явах боломжтой шүү гэдгийг л ингэж та бид бүхэнд сануулад байгаа юм. За тэгээд эн чи бид нар юу харж болох вэ гэхээр энэ чи бол нууцаар одоо юу хэлж байгаа. Цайлга хийж байгаа юм нэг ламнар за тэгээ гэлманар явж байгаа. За гэлманар ингэж явж байгаа нь юу вэ гэхээр одоо нүгэл үлдсэн юг харуулж байна гэсэн үг. Нөгөө нүгэл үлддэг ламнар гэлманарыг там хүртэл очиод та нар ингэ зовё шүү гэдгийг нь бол ингэж сануулж байгаа. За тэгээ энэ дээрээс нэг юм нүцгэн шалтгаан хүмүүс ингэ бууж байгаа. Хэрнээ дотор нэг юм альбангууд байгаа. Одоо ингээм альбангуудтай байрлал байшнаас нүцгэн хүмүүс гарч ирж байгаа нь ямар утга учиртай вэ гэхээр альбан хүн хоёрын хооронд одоо хөрцөл үүсэж одоо тамд хүртэл одоо нэг нүгэлт явдлууд бол одоо гэж байсаар байгаа шүү. Энээс одоо холуур шүү гэдгийг бол одоо сануулж байгаа. За ер нь тэгээд энэ алдартай л одоо жишээлбэл энэ Гиgan Антонийг нэг энэ бүтээлүүд их алдартай. Одоо жишээлбэл Микеланжелогийн хамгийн анхны бүтээл яг ийм бүтээл байдаг байхгүй дуурайж зурсан ийм бүтээл байдаг. Тэгээ энийг нь хараад аав нь түүнийг бол дуурлал руу явуулсан гэж ярьдаг. Бош. Нидерланд уламжлал байхгүй. Энэ зургийг Микеланжело хараад их урам авсан гэж яриад. За энэ ч болонгууд бас нэг юм огт нуунаа явж байгаа нэг юм сонирчдөг чөтгөрийг харж байна. За энэ болонгууд нэг юм хагархаа мод толгоон дээрээ зүвцэн ч юм уу биеийн нэг хэсэг ч юм уу. За тэгээд няраа хүүхдэг талгартаа байжчихсан. За тэгээд нэг юм загас шиг ч тийм юм сонирхол могоо ч юм уу нэг юм сонирхолтой одоо юм нэг сонин амтан байгаа. За энэ бол бас нөгөө юуны л билээ гэдэг болчих. Одоо жишээлбэл энэ ангархаа мод бол өөрөө нөгөө юу л та нүгэлтэй эмхтэй хүний одоо эрхтнийг л ингэж биелэгддэг л дээ юм ангархаа модоор юу ума гэдэг лөө тэрийг ингэж харуулж байгаа. За энэ талд нь бол одоо энэ цэргүүд байгаа. Энэ цэргүүд ямар учиртай вэ гэхээр нөгөө Христийг яасан тавлж зовоосон төгтүүд чинь ингэ зовоо хийж байгаа шүү гэдэг сануулж байгаа. За тэгээ эн чи бид бүхэн бас нэг сонирхолтой юм харж байна. Нэг хагас нүцгэн бүсгүүд
Энд ингээ зогсож байгаа. За яг түүний хажууд нь бол одоо хин бол залбираа байж байгаа байхгүй юу? Гиген Антони бол залбираа байж байгаа. Бүтээл дээр бол. За тэгвэл эн чинь бол юу болж байгаа вэ гэхлээр эн чинь нэг чөтгөр байгаа. За тэгээ яг ингээ харах юм бол эргэтэн дээр нэг юм гараа тавьчихсан. Одоо юуг сануулж байгаа гэсэн үг. Эмэгтэй хүний одоо эрэгтэй хүний өдөөдөг шинж тэмдгүүдийг ингэж гаргаж ирж байгаа. Одоо хүний өнгөнд шунам хайрах зааныг ингэж харуулж байгаа гэсэн үг. Би энэ модон дотор ганцаархнаа байх шүү хүрээд ирээ гэдэг одоо цаламдаад байгаа байхгүй. Цаламдаад. За тэгээ энэ дээр нь болонгууд ингэ балиар чөтгөр. За доор нь болонгууд муур ч юм уу юу энэ муур одоо загсыг барьчлаад ч л байгаа юм л та үндсэнд. За тэгээ энийг шувуу. Энэ улаан толгойн шувуу өөрөө сонирхолтой л доо. Энэ уг нь бол сайныг бэлэгддэг шувуу байхгүй. Ягаад гэвэл Христийг хамгийн их зовоо хийж хат нь яасан бэ гэхээр нэг ганц шувуу ирээд одоо энэ үзүүртэй хошуунуудаас нэгийг нь авсан гэдэг. За тэгээд тэр үзүүрээс авсан авах үед нэг цус тухан дээр нь одоо магнит хэсэгт нь буугаад тэгээд улаан толботой шувуу болсон өдр гэж ярьдаг. Уул нь сайныг бэлэгддэг шувуу энэ ч яага явж байгаа бас учиртай энэ хүн одоо ингээ ер нь юм болгоно л бодож байгаа. За тэгээд энэ авиг ингэж албаар ингэж улаан өнгийн даав гарг үүссэн баг. Улаан өнгийн даав нөөх л Отоманы эзэнт гүрний одоо төвийн бэлэг тэмдэг ингээ бас яваад байгаа. Энэ үед бол Отоманы эзэнт гүрэн бол одоо байж болох одоо тамийн л орон байгаа юм байна. Энэ 1953 билээ 34 он дээр Ислимийг Ислам гонгож байгаа шүү дээ. Висенти эзэнт гүрэн дээр орж унж байгаа шүү дээ. За нэг юм бүтээл байгаа. За араас нь та бид хоёрыг үзэх онц чухал бүтээл бол одоо юу л та? Garden of Earthly Delights буюу хөрсөлхийн жаргалын орн гэж орж байгаа юм уу та. Энэ бол бас нэг трипж явах бүтээл. Одоо гурван бүтээл. Энийг бол одоо 2 дугаар Филипп хаан л өгсөн гэж ярьдаг. 2 дугаар Филипп хаан бол тухайн үеийн бол хамгийн нөлөө бүхий хаан байгаа шүү дээ. Испани хаан. Яг нөгөө их инквизиц эхэлж гисэн тэгээд Испани элдэгч нар чинь дэлхийг нээгээл бужигнаж байгаа шүү дээ. Энэ хаан. За тэгээ хөрсөлхийн жаргалын орн бол бас та бид бүхний мэдж байгаагаар бол юуны бүтээл гэлэгмэл тийм. За үндсэндээ бол энэ бүтээл юм байна. За үндсэн хаалга нь хэрвээ ингэж яах юм бол нэг юм ертөнцийн. За энэ чи болж юм гэхээр нэг юм тойрох дотор Иесус бурхан одоо хорвоо ертөнцийг бүтээж байгаа 3 дахь өдөр гэсэн үг. Яг амтнуудыг зохиогоогүй яг нэг байгаль үүсээд хөрс дэлхийн ус хоёр хоорондоо тусгаарлагдчих байгаа үеийг ингэж дүрсэлсэн байна. За тэгээ энийг нь хэрвээ нээнгүүт вуаля гэдэг энэ ингэж гарч байна. Энэ бүтээл гарч байна. За энэ бол зүүн хэсэгт нь байх бүтээл. Энэ бол Эден цэцэрлэг. За энэ бол там. За энэ нөгөө хөрсөлхийн жаргалын орон шинж явж байгаа. Одоо мандала ихтэй барах тий. За гэхдээ одоо кино гоц одоо нэг юм саарал зураг ингэж харж ирсэн чинь тэр гээл ийм гэрэл цацраалжсан шүү дээ өнгөтэй. Тэгээ бүр ингээ алмаарч дуусгараа гоц хитрхи их деталь, хитрхи их зураг хөөрөг энийг бол одоо хараад одоо тий энэ боошхыг хүний нүцгэндээ нэг зурдаг. Тий тэр нь одоо тий тэр нэг тэгж бас нэг тийм тайлбар уншиж байсан шүү дээ байдаг шүү дээ. Тий одоо нөгөө хүний одоо юуг л харуулах last гэдэг нэг л одоо тэгж харуулах одоо last гэдэг чинь юу гэж хоёул ачаал тий хоёул ачаал тэгж харуулдаг. За одоо яг бүхлээр бол ингэж хараад одоо яг голынхон зургийг бол тал өнцгөөс нь харах юм бол ингэж харагдав. За хоёул одоо тэгвэл эхнээс нь сүүл харъя л та. За энэ бүтээлийн хүрээнд юу болж байгаа вэ гэхээр сонирхолтой. Газар дэлхийн амьтад бол ингэж харагдана. Тийм. За газар дэлхийн амьтдаас энэ усан дотроос ингэж сонин юмнууд ингэж гарч эхэлж байгаа. Энэ 3 толгойтой өөрөөл одоо юу гэдэг юм сонин юм болж гарч ирнэ. Тэгээ ань чинь ингээ хуу амьтан. За тэгээ маш тис дараалтай гоц усан дотроос амьтан гарч ирнэ. За амьтны дээр юу вэ гэвэл шувуу амьтан шувуу ингэж сэлээ байж байгаа үүний дээр юу баг туулаа байж байгаа. Буюу одоо хорвоо ертөнц эмх замраа дараалал ингэж харуулж байгаа. Нөгөө талд энэ чинь модон дээрээс могоо бууж байгаа. Могоо бууж байгаа. За энэ юу вэ гэхээр үндсэндээ бол юуг харуулж байгаа. Нөгөө Евад нөгөө юуг санал болгодог. Мэдлэгийн модоос алин мэдхийг зөвлөдөг чөтгөр ингээд доошо бууж байгаа. За доошо чиглэж байгаа нөгөө томын амьтан учраас юм там руу явах шүү дээ. За хэрвээ монголчууд бидний хувьд бол могоо бол усын амьтан тийм ээ. Энэ бол ариун амьтан бол христийн шашны хувьд бол могоо бол одоо ер нь муу мухагийн бэлэг тэмдэг болоо бичсэн байгаа шүү дээ. За тэгээ үүний ар дээрээс энэ бол нөгөө мөнхийн амьдралын юу
усан ориглоор ингээ явж байгаа. За энэ усан ориглоор дотор бид нэг юм анзаарах хэрэгтэй. За ер нь юун дээрээс нь бүгд дээр нэрч дөө. За бид одоо энэ чинь ингэж харах юм бол дөнгөж одоо Адам Ева хоёр бүтээгдчихэд за тэгээд дээрээс нь хин бол одоо энэ чинь бол бурхан байх хэрэгтэй байсан байхгүй юу? Гэсэн чинь хин бол юг зурцсан байгаа? Есүсийг зурчихсан байгаа. За тэгээд доороос нь ингэж 9 шидийн хамтд гарч ирж байгаа. За энэ чинь бол 3 толгойтой шувуу байгаа. Энэ нөгөө нэг Орсын бэлэг тэмдэг үл. Тийм гэр нөгөө хоёр тийшээ толгойтой Польших ч Орсих. Тий Орсих. Яг нөгөө тэр шувуу чинь энэ чинь явж байгаа. За энэ чинь гэтээ одоо бол ингээл амьдрал цэцэглээл ингээл нэг сайхан ингээл шинэ амьтад үүсэж гарч ирэл газар дуурлах гараа явж байгаа шүү дээ. Энэ бол одоо ууг нь бол дөнгөж яваажин бүтээгдчихэд байж байгаа одоо нийгмийн цэцэрлэг дөнгөж бүтээж авчаад байж байгаа үед одоо цэвэр ариун байх хэрэгтэй газар байхгүй юу? Гэтэл энэ ч ялий тийм нүгэл ороод ирчихсэн байна. Тэрийг бид нэр яаж харж болох вэ гэхээр одоо энэ муур үхсэн хулган байр явж байгаа. Буюу нөгөө байгаль ихийн зэрлэг шинж тэмдэг ингэж гарч эхэлж байгаа. Буюу үхэл нэвтэрсэн байна гэдэг чи үгсөөгүй гэхэлэр нөгөө мөнхийн жаргал чинь дуусна. Буюу нүгэл аль хэдийн ороод ирчихсэн байна гэсэн үг. За үүний хамгийн том бэлэг тэмдэг нь энэ мөнхийн амьдралын энэ мод шүү дээ. Үгүй энэ юу? Усан ориглоор. За энэ мөнхийн амьдралын усан ориглоор дотор энэ нүхэн дээр нь хэрэг сууж. Үгүй шар шувуу сууж. За шар шувуу суухлаар юу болж байгаа вэ гэхээр шар шувуу бол нөгөө чөтгөрийн бэлэг тэмдэг гэсэн шүү дээ. За яг наривчилд ярих юм бол шар шувуу зөвхөн шөнийн цагаар ангаа хийдэг шувуу. За тэг чимээг үнэсдэг. Буюу шүн юу вэ гэхээр чөтгөрийн хамгийн идэвхтэй үе байхгүй. Ягаад гэвэл шөнийн цагаар хүн айж имээдэг, илүү дуу юм хаардаг, альбин чөтгөрөд амьддаг цаг үе. Буюу нөгөө шөнийн амьд чинь үүрлж игсэн томоо хар нүхэн дотор ингээд яваажин дотор хөвтөж байгаа буюу чөтгөр элидиний ороод ирчихсэн бэлтээ хийж байгаа гэсэн үг. За тэгээд энэ одоо Адам Ева хоёрыг хэдүүл хоёулаа маш сайн анзаарч харах юм бол юу болж байна вэ гэхээр эн чи Ева бол нэгэн тийм гимшсэн байдалтай одоо ингээд цогсоо хийж байгаа. Адам бол зүгээр ингээд хараа хийж байгаа. Энэ бол нөгөө алдартай Христийн Библиэр гардаг хэсэг л да. Одоо хүүхдүүд минь би та нарыг хүүхдүүд минь үржицгээ төлжцгөө гэд хэлдэг хэсэг байдаг шүү дээ. Яг тэр хэсэг энэ чинь явж байгаа. Гэтэл бол одоо тэгээ Христ хэлж байхад энэ чинь бол Ева бол нэлийн гимссэн байдалтай ингэж доошоо ширтээ байж байгаа. Нүцгэндээ гимшээ гэж байгаа буюу энэ хүн аль хэдийн нөгөө мэдлэгийн модноос идчихсэн нүгэлтэд баригдаад эхэлчихсэн бүсгүй энэ чинь ингэ байж байгаа байхгүй. За тэгээ энэ их сонирхолтой яг нөгөө их нээлттэй үе гэж байгаа шүү дээ. Их нээлттэй үе учраас ийм сачин жигтэй амьтад их бананаас цаан тэгээд афр твчээг нэгдэж байгаа. Тэнгүүт одоо энэ чи байгаа юу болж байна вэ гэхээр одоо энэ заан байна те. Заан бол өөрөө юуны бэлэг тэмдэг л те. Хүч чадал ухааны бэлэг тэмдэг гэж байгаа. Анаашууд л одоо яг анаашиг бол яг яаж бэлтгэхийн сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн үеийн одоо аялагч нарын ийм тэмдэглэл дээр анаашиг их зурцсан байдаг юм билээ. Тэрийг бол ингэж хараа. Дорны тэр нөгөө Женхгийн экспедицээр анааш авчирч байгаа байхгүй хятад орнд тэгээд Юнлоо хаан байхад анаашиг бол тийм нэг урт удаан амгалан тайван байдлын бэлэг тэмдэг гэж бол тухайн хэрэгжиж ирсэн юм байлээ. Хэлийн шүтчихсэн. За бас нэг сонирхолтой энэ чи ганц эвэртэй байна. Unicorn ганц эвэртэй. За ганц эвэрт бол өөрөө их тийм одоо ариун нандин байдлыг бэлэгддэг юм л та. Тэд нар бол одоо идэвхтэй бол нэг эвэртэй морины эвэр бол одоо хөрсөн бүх юм ариутгадаг. За тэгээд тийм шидийн зүйлээ гэж авч үздэг байсан. За тэгээд өвн утгаар бол энэ газар бол ийм ариун газар шүү гэдгийг сануулж байгаа. За энэ чи бол тогруу шувуу байгаа. За тогруу шувууг бол христийн шашинд бол тийм ариун амтан гэж бас авч үздэг. Яагаад гэвэл нэг юм домог гэдэг юм байна л та. Тогрууны одоо үрэн их дэгдэхийн их өсөд ирсэн юм байна. Тэгээд тижээх арга шарга болддгүү, хоол унд олддгүү, амханда өөрийнхөө амийг авч цусаараа шувуугаа тижээж одоо дэгдэг хийгээд тийчээж боожулсан боёо тийм ховоо хичээдэггүй амтаан гэж бол ярьдаг. Тэр утгаараа энэ ч бас юу явчих тогруу шувуу явчих. За Монголд ч бас тогруу шувууг бол одоо тийм хөрс дэлхийн нурчгүй гэхээс айсандаа бол одоо нэмээд зөөлөн алхдаг гэдэр гэж ярьдаг. Гэхдээ бас цоотын цагаагчгүй алдсан л байна. За тэр ч. За араас нь бол там эхэлж байгаа. За там бол их хачин жигтэй юм их болно. За там дээр юу болж байна вэ гэхлээр за энэ чи одоо бас нэг юм сонин
их тийм эмх замраатай зураг байгаа юм бол одоо хоёулаа ингээ харах юм бол яг нэг дэвсгэр дээр яг ижил төстэй юмнууд их болж байгаа байхгүй. Одоо хэрвээ эн чи юу байгаа бол фантан байгаа бол одоо ус өргөлөр байгаа бол эн чи нэг юм сонир модон хөшөө байж байгаа. За эн чи ингээ амьдрал цэцгэлээд хамаг юм бужигнж байгаа бол эн чи ингээ там дотор хүмүүс тарчлагдаад байж байгаа. За эн чи бол ингээ байгаль их дэлхий уул ус зэрэглээтэй цайхан байж байгаа бол эн чи хот улс шатаа байж байгаа. Гэтэр шиг ч юм. Маш олон тийм давхцлууд бол бий болж байгаа. За нэг юм сонирхолтой юм нь юу вэ гэхээр таны анхаарлыг энэ шууд татж байгаа байх. Тийм үсээгөө шууд татах байх. Энийг бол яг энэ царайг бол юу гээд байгаа вэ гэхээр Иронимус Бошхын хөрөг гэж яриад. Байх магадaltaй гэж ярьсан. Магадaltaй. Бид нэр яг хөрөг нь ямар гэдгийг бид нар бол үнэндээ бол сайн мэдэхгүй. Яг нэг хэдэн хуулбар зургуулаад байдаг. Тэр яг хөрөг юм уу юу юм тэрийг бид нар мэдэхгүй. Давинчитэй төстэй л гэсэн үг. Давинчиг яг хөрөг л байдгүй шүү дээ. Тэгээ дараа нь хүмүүсийн их тохиолдолд нэг хөгшин юм урт төстэй байхад байдаг тий. Тэгээ тэрийг л давинчиг хөрөг гэдэг. За тэгээ эн чинь юу болж байгаа вэ гэхээр энэ бол одоо нэг сонир мод. За тэгээ модон хөлтэй өндгөн бийтэй дотор нь ингээ хүмүүс ариг давсан угаад сууж байгаа нэг юм бар дээлэр хүү юм бол цуушны газар болчихсон. За тэгээ өөр ингээ хараад байж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө даруу төлөв байдлыг бид нарт ингээ сануулж байгаа Иронимус Бош. Хэрвээ энийг Иронимус Бошхын хөрөг гэж авч үзэх юм бол өөрийнхөө хөргийг там дотор шингээснээр би хүртэл нүгэлтэй хүн шүү. Энэ зургийг зурж байгаа би хүртэл нүгэлтэй хүн. Тийм учраас үзэгч та хүлцэнгүй байгаарэ. Даруу төлөв байгаарэ. Амгалан зангаас хол байгаарэ. Ямар ч хүн там руу очих боломжтой шүү гэдэг. Одоо ямар санда хоёлаа Дантег ярьж байхад одоо зүгээр л нэг юм уу хайраас болж одоо там руу хүртэл явсан тохиолдол бас байсан шүү дээ. Тэрнтэй төстэй ер нь та там руу явах өндөр магадaltaй шүү гэж байгаа. За тэрийг ингэ сануулж байгаа. За хоёлаа ингээ хэрвээ сайн харах юм бол юу болж байна вэ гэхээр за энэ чинь нөгөө memento mori буюу өнөөхөл нөгөө гавалчин явж байгаа. Энэ бол хүн гэдэг амьтан чинь мөхдөг амьтан шүү, мөх бос шүү гэдгийг бол ингэж сануулж байна. За нөгөө талаас энэ чи бид нар юу харж болох вэ гэхэл энэ чих бай. За энэ чихийг бол одоо сумаар нэгт цоолчихсон голдоос хотхтой байгаа. За энэ их сонирхолтой. Юу хэлж байна вэ гэхээр чихийг ингэ цоосноор юу болж байгаа вэ гэхээр нөгөө чихгүй дүлий болж байгаа. А гэхдээ ингэ цоолуулсан ямар утгатай учиртай вэ гэхээр хүн та одоо юм их өөр юм байна. Өөрөө өөрийгөө сохолсон хүн, анханасаа сохор хүн. Анханасаа дүлий хүн, өөрөө өөрийгөө дүлий болгосон хүн гэдэг чинь тустай юм байна. Яагаад вэ гэхээр өөрөө өөрийгөө дүлий болгосон хүн бол дүлий биш байх боломжтой байсаар байгаа байхгүй. Гэтэл энэ хүн ухамсартайгаар өөрийгөө дүлий болгож одоо бурхан шашны номлолыг бол үүсгэсэн байна гэдэг бол ингэж сануулж байгаа бид бүхэн. А голд нь ингэж хотог шингээс нь юу вэ гэхээр одоо яг энэ чинь бол нэг юм тэмдэг байгаа л да. Энэ яг төв дээр нэг юм тэмдэг. Энэ л тухайн үеийн одоо гар урчуудын хотгоо хийхдээ өөр нь тавьдаг тэмдэг нь тамга нь болж таарж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хэрэгэлдэг хутга эн чинь мангар том хэмжээтэй хүн зүсгээд ингэ байж байгаа нь юу вэ гэхээр нөгөө тамийн ороо босгоо байдал, эмх замбраагүй байдлыг илтгэж харуулж байна гэсэн үг. За там бол гэдэг там чинь одоо юу вэ гэхээр хүний өөрөө хэрэгэлдэг одоо махцаасаа мах ногоогоо зүсгтэй ашигт готгоч хүнийг зүсээ байж идэг одоо ороо босгоо хачин гадар шүү гэдгийг та бид бүхэнд бол одоо ингэ сануулж байна гэсэн үг. За тэгээ цаашлаад ингэ доош нь одоо энэ дээр бол ингэ сонирхолтой юмуд их болно. Одоо энэ хэсэг дээр харж байна уу? Одоо энэ чинь бол нэг юм хар цагаан хоёр юм зодтолцоо хийж байгаа л та. За тэгээ энэ ингэ хар цагаан хоёр юм зодтолцоо хийж байгаа. За энэ юу вэ гэхээр нөгөө найдлага биш үү гэдгийг сануулж байгаа. Там хүртэл ингэ сайн сайхан тэмцээ хийж идэг юм шүү гэдгийг та бид бүхэн сануулж байгаа. За хойно нь бол хот ус тэр чигээр шатаа хийж байгаа. За энэ та битээр хэлсэнчлэн хүүхэд баг залуу багтаа харсан нөгөө гал төмөр нь одоо ингэж тамыг зурхат нь бол одоо юу онгод нэг юм одоо юу болсон байна гэдэг нэгээс дахиад харж болж байгаа. За түүний бүтээлүүд бол одоо ингээд маш сонирхолтой юм гарна. Одоо хоёул энэ чинь ингээ харах юм бол энэ чинь лир хөгжим дотор ингээд хавчуулагдсан хүн явж байгаа. За энэ чинь бас нэг хөгжмийн зэвсэг. Хоёул би сая ярьсан шүү дээ. Нэг хөгжмийн зэвсэг бол өөрөө хүний нүглийн илэрхийлэл гэдэг. За тэр утгаараа бол одоо нөгөө ягаад вэ гэхээр нөгөө гой хөгжим яг энэ төрлийн хөгжим сүмээс гадна байраад байгаа энийг чавхтастай лимп мэмптэй энэ хөгжим чинь юу болоод байна вэ гэхээр нөгөө хүний одоо хүний одоо сонсгоо мэдрэмжинд их нөлөөтэй. За тэгээ дээрэс нь нэг төрлийн таашаад болж яваад байгаа байхгүй юу. Гэтэл энэ бол одоо тухайн католик шашнаар бол байж болохгүй буруу зөөрөө зүйл болж таараад байгаа. Тиймээс хөгжим гэдэг зүйлийг бол ер нь хамгийн юм л болгоод байгаа.
За тэгээд дээрээс нь лир хөгжим бол өмнө хэлсэнчлэн грекүүдийн ашигладаг байсан гэдэг утгаараа паганч төгрөгийн буруу номтуудын хөгжмийн зэвсэг болж таарч байгаа. Эдгээр зэвсгүүд. За тэгээд сонирхолтой нь юу вэ гэхээр энийг сонир мэлхий хүний одоо тааз одоо доогуур хэсэг дээр нь бол одоо хөгжмийн нот бичээ байж. Тэрийг нь энэ хөгжмөөр ингээд хүнийг тамалж тоглож байгаа. Гэсэн үг аимшигтай байж. За энэ чи юу болж байна вэ гэхээр энэ бол чөтгөр өнөөх юу чинь шар шувуу чинь үнэн төрхөө тамдын хайрыг харуулц. Одоо ингээд хүний бие толгойтой тэгээ нэг хүнийг идээд бич байгаа. За тэгээ хүнийг идээд энэ бол одоо энэ хинтийн юм шиг харагдаж байгаа боловч үнэн хэрэгтэй суултур. Одоо эн чинь хүн ингээд гоожоо бич байгаа гэсэн. Хүнийг идээд гоожуулаад энэ нөхрөө ундгаж байгаа. Тамд бол ингэж хүнийг тамдалж заавах нь шүү гэдэг. Энэ бас нэг тамийн өөр хэлбэр байгаа байхгүй. Тэр хоёлаа Дантыг санах юм бол Дантигийн хамгийн доод тойрогт нь бол одоо хамгийн гол урагчд одоо чөтгөрт байруулад хөлдөж өгөх гэж байжсэн шүү дээ. Энд чинь болонгууд чөтгөрийн хоол болоод нөхрөн унаад одоо чөтгөрийн ялгцуулаад дуусч байгаа гэсэн үг. За энэ чинь болонгууд бид нар та хоёрыг хэлж болох вэ гэхээр энэ чинь нэг юм туул аа. За нэг туул. За энэ чинь нэг юм бүсгүй. Тэгээ толгоон дээр юу шот. За шоу юу вэ гэхээр энэ үеийн нөгөө юг харуулж байгаа юм л та. Мөрөдөө тоглоно. За тэгээд ийм нүглийн гурван тойрог байна. Тэр нь юу вэ гэхээр мөрөдөө тоглоом архитэлд хойлдчихал. Энэ гурав бол гурвууд нь бинийг дагаа авчдаг. Хаана мөрөдөө тоглоом байна тэнд архитэлтэй хаан согтуу хүмүүс байна тэнд одоо завхаар л явчихдаг. Буюу энэ нүглийн тойрог. За тэгээ өөрөөр хэлбэл та мөрөдөө тоглоом тоглоо явж тоглосон үнийг одоо бариад барьчихсан одоо нэг юм туулаа. За энэ чинь бол одоо ингээд харж байгаас доор нь ширээ ятсан энэ чинь хөдзөр нүттэй. За тэгээ эн чинь хүүхэн байгаа. Хүүхэн ч одоо бүсгүй байгаа. За энэ бүсгүй одоо тэгээд ингэж одоо бид бүхэн нүглийн тойргийг ингэж харуулж байгаа байхгүй одоо ууж болохгүй мөрөдөө тоглоом тоглож болохгүй завхаарч болохгүй. Одоо тухайн үеийн христийн шашныхаар бол одоо юу гэдэг чинь бол одоо амтд чивтэн гэдэг асуудал бол өөрөө цэвэр юу шинжтэй байсан. Одоо үрч хүн шинжтэй байсан. Тэрнээс ч одоо ямар нэгэн мэдрэмжийн төлөө бол үнийг хийн гэдэг бол одоо таашаалын төлөө үнийг хийн гэдэг бол байж болохгүй том нүгэл болж таарч байгаа. За тэгээ тэрийг эн чинь ингэж сануулад. Түмэн Тэмээний баяр 2026 энэ оны 2 дугаар сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Өмнөгов аймгийн Далан Задад хотноо 27 дахь удаага зохион байгуулагдах болно. Энэхүү баярын Тэмээчийн ардын хөдөлмөр Тэмээн сүргийг маллах ухаан, өв соёлыг залуу үед өвлүүлэн үлдээж, дотоодын болон гадаадын аялагч жуулчдад сурталчлах, таниулах онцгой ач холбогдолтой арга хэмжээ юм. Тус арга хэмжээний хөтөлбөрийг дурдвал Тэмээтэй парад жагсаал, Тэмээ судлал ба хөрөнгө оруулалт, Ингэний айрагны баяр, Тэмээний ноос болон ноосн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, Тэмээний уралдаан, мөсний суран харваа, Тэмээн поло, Тэмээн дээрээс бай харвах, шилмэл буур, инг шалгаруулалт, Тэмээн бууха болон соёл урлагийн тоглолтууд та бүхнийг хүлээж байна. Түмэн Тэмээний говийн өвлийн гайхамшигыг хамтдаа мэдэрцгээе. Та бүхэн Түмэн Тэмээний баяр 2026 арга хэмжээнд хүрэлцэн ирнэ үү? Өмнө говьд уулзцгаая. Чи одоо сонирхолтойг Адам Ева хоёр хаана байна? Тинчи бас Адам Ева хоёр там дотор бас унана. За энэ чи бол одоо Ева хөвтөж байгаа. За Еваг нэг юм хачин амьд тэрвэрээ бич байгаа. Мэлхийний сарвч юм нэг юм сонир тэрвэрээ бич байгаа. За тийм энэ чи болонгод Адам ингээд нэг сонин одоо сонин байрлалтай одоо ингээд хөвтөж байгаа байхгүй юу? Энэ бол Адам, энэ Ева. Тэгээд чөтгөрийн доор ингээд сууж байгаа. Нөгөө чөтгөр чинь чи харж байгаад мань хоёрыг нүгэлтэнд бариулаад там давчраад ингээд зовоолох байж байгаа байхгүй. За тэгээ бас энэ чи бас хачин чигт юм их байна. Одоо хоёул энийг харж болно. Одоо энийг сонин хүн харах хоёр нөхд хүн гахаа хоёр нөхдөж байгаа энэ үйл явдал энэ чи бас байна. Гитг шиг ч юм. За тэгээ энийг одоо энэ минь хадалт энийг сонин амт сонин хөлбөлттэй тэгээ хоёг моёг зүвч гэсэн одоо ерөөс хачин чигт юм зам үйл. Тэгээ энэ одоо сонин альбин чөтгөрүүдийг бас энэ хүн хэдий өөрөө зохиосон юм шиг боловч үндсэндээ бол яг дундал зууны үеийн ном бүтээлүүд христийн бүтээлүүдийг харахаар яадаг вэ гэхээр бас нэг юм химеранууд юм хүн амьтан хоёрын дунд завсрын ч юм уу нэг юм амьтан хооронд юу төрсөлж чад байрлалтай юм төрслүүд их явдаг байхгүй. Тэрнээс урам авч идгээр чөтгөр адуусуудыг бол хийж байгаа шүү гэдгийг сануулгах хэрэгтэй. Гэхдээ энэ хүний фантази бол
төсөөлөн бодох чадвар. За тэгээд төсөөлөн бодоод үүнийг бол бийжүүлэх одоо бит бүтээл болгох чадвар нь слэм шигтэй байгааз одоо энийг харахад яаж ингэж төсөөлдөг юм боддог юм гэмээр. За 5 байна. 5 юм байна. Яваачин юм байна. За тэгвэл нөгөө хөрс дэлхийн жаргалын орн чинь юу вэ гэдгийг ойлгоё. За энийг хараад ингээд шууд одоо юу юм л та. Би бол одоо ингээд төөр төгөлтэй зүгээр юу болоод байна яагаад байна. За хоёулаа дээдлээс нь эхлэе тийм. За дээдл нь юу вэ гэхээр хэрвээ бид бүхэн юуг харах юм бол яваажин харах юм бол энэ чамч барилга байшин юм байхгүй байна. За гэтэл энэ чинь бол дүүн нэг юм сонин байгууламжууд үүсэж гисэн баг. Хүний гараар бүтээгдсэн юм уу ямар ч үсэн нэг юм байна та. юм ачин жигтэй байгууламжууд яган өнгийн байгууламжууд үүсэж гисэн баг. За тэгээд дээр нь бол одоо ингээд сонин амтан болгоо явж байгаа. За энэ чи нөгөө юг загас махс нэгсэн явж байгаа. Нөгөө хорвоо ирсэн зал хэдийнэ нөгөө эмх замбараа дараалан аталчихсан байгаа шүү гэдгийг хөл нөгөө сануулж байгаа юм л та. За тэгээд энэ үүний л одоо нэг жишээ нь бол одоо эн чинь ингэж хүмүүс ингэж жаргаад ийм барилга байшин дотор амьдарч байгаа гэж ойлгож байна. За тэгээд доошо жоохон явангууд ингэ тойрог баг. Нэг тойрог. Эн чи дан эрэхтэй хүмүүс зүйл бүрийн амьтдыг унжчихсан. Тийм ээ. Нөгөө мө ганцын эрт мэрэгт чинь чи явж байгаа бас. Энд чи байдаг шиг санаж ганцын эрт мэрэгтийг ганцын эрт мэрэгтийг унжчихсан ингээ явж байгаа. Эрэхтэй хүмүүс төрж байгаа. Голд нь болонгууд Венусын хөхт гэдэг. Венус буюу хайрын бурхны хөхт. Нөгөө пагануудын шүтдэг паганууд ч. За тэгээ хар бүсгүй нөгөө Африк тийм хүмүүс. Энэ үед бол нөгөө Африк тийм хүмүүс. За ерөн зүгээр л цагаан хүн биш л бол за цагаан яг тухайн улс орчинд орчим амьдарч хөөрж барьдаг хүн биш л бол ер нь бол хүн биш. Энэ хүн бол одоо варвар одоо ер нь бол хүний доогуур юм болчих гээд байгаа. Гэтэл эн чинь бол бөөнөрөө жаац жаргалтай ингээ сайхан байж байгаа шүү дээ тийм. За гэтэл за энэ тойрогн дээр нь буцаж ирэхэд бол нар бороо тойрч байгаа. Боёо энэ тойрог ухтай бол одоо нүглийн тойрог болж таарад байгаа байхгүй нар бороо тойрч байгаа. Бол нар зүг тойрох хэрэгтэй шүү дээ. Нар бороо тойрч байгаа. За тэгээд эмэгтэй хүмүүсийг шүтэн биш ирсэн ирчүүд ингэж явж байгаа байхгүй. Энэ бол эмэгтэй хүний одоо эрхтүүнийг цаламдах байдал гэдэг ч юм өөрт нь татах байдлыг бол одоо ингэж сануулж харуулж байгаа л гэсэн үг. За одоо тухайн үеийн одоо дундад 101 ийм бүжигийн одоо корчип гэж ярьдаг шүү дээ одоо Корчип одоо тийм мэдээ. Тийм нэг цэнгэн дээр очиод тэгээд охид бүгдээрээ нийлээд нэг залуу одоо нөгөө бүсгүйгээ ураад хоорондоо бүжиглээд тэгээд тэр нь нэг юм эмхтэй хүнийг тойрч ирчүүд нь бүжиглдэг тийм бүжиг байдаг юм байна. Тэрийг л юм чинь ингэж харуулж байгаа юм л та. Гэтэ нар буруу тойрсон. За тэгээд дээрэс нөгөө хамгийн сонирхолтой нь эн чинь нөгөө мө юу ч ганц эвэрт энэ чинь явж байгаа нь ямар учиртай вэ гэхээр уул нь ариун нандан амтан гэсэн шүү дээ. Сайн сайхныг бэлэгддэг айлва эврээр айлва нэг юмыг цэвэршүүлдэг амтан гэж ярьж ирсэн. Гэтэл энэ чинь нөгөө бас л нөгөө жаргалын тачаалд баригдчихсан бас л нэг юм нүгэл одоо бузартчихсан амтан болон хувирчихсан. Одоо хүний одоо тэр жаргалыг хөөх байдал ямар ч юмыг бол одоо ингэж хар бараан болгож одоо бузартуулдаг шүү гэдгийг бол одоо эн чинь ингэж харуулж байгаа. За тэгээд дээрээс нөгөө эмэгтэй хүний өөртөө татах байдлыг бол одоо ингэж эрэгтэй хүмүүс буруу тойрог болж амьдтыг ингэж зөөх унах байдлаар одоо ингэж харуулж байгаа. За тэгээд хамгийн гол нь нөгөө бестиари гэж юм байдаг л да. Бестиари нь юу гэхээр нөгөө тодорхой амьтад юуг бэлэгддэг, нүглийг бэлэгддэг. Одоо жишээлбэл арслан одоо юуг бэлэгддэг гэдэг ч юм уу те. Бардамнал гэдэг ч юм уу. За юуг чинь муурыг юуг гэх юм аа. Муурчод нөгөө өлсгөлэн байдлаа глатины гэдэг те тэр мэрийг бэлэгддэг гэдэг. Яг тэрнтэй адилхан амьтдыг тэгж унснаар бол одоо тэр нэг альва нэг тэр бэлэгдлүүдийг хийж байгаа. За одоо жишээл энэ чи бас ганц эрт явж байгаа. Энэ ганц эртэн дээр одоо юу суусан баг. Шар сууж жишээ. Энэ бол нүгэлдээ баригдсан байгаа шүү л гэдэг санал байна. За тэгээ хоёулаа бас энэ чи ачин жигтэй юм их болно. Одоо жишээлбэл энэ байна л да. Одоо энэ шилэн бүрхүүл дотор сууж байгаа 92. За энэ шилэн бүрхүүлийг хэрвээ харах юм бол одоо жоохон хагархаа байгааз. За үүгээр юг сануулах гээд байна вэ гэхлээр юг хэлж байгаа. За хүний амьдрал гэдэг чинь бол одоо тэр цэцмэ хосын амьдрал энэ хоёул цачаал гэдэг юм чинь богинохон амьдрал.
богдгон настай зүйл шүү. Нэмэгхэн шилжгэл хагараа дуустдаг зүйл шүү. Битгий мартаарай гэдгийг бол бид бүхэн сануулгыг хичээж байгаа нэг тийм аллегори явж байна. Аллегори гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр альва нэг утга уран зохиолын бүтээл. За альцвал уран зургийн одоо энэ жишээн дээр бол уран зурган дээр зүгээр нэг юм зураг хэрнээ цаанаа бол одоо ёс суртахуун ёс зүйн шинжтэй одоо суртлага хуулгыг агуулсан ийм бүтээлийг одоо аллегори гэж ярьдаг. За нэг ийм аллегори. За энэ чинь бол их сонир. Нэг хоосон юу хясаан дотор 92 ингээд хурцаа байж байгаа. Энэ чинь энэ дотроос нь бол өнөөх юу ч шүрнүүд унаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл шүр чинь нөгөө ариун нандин байдлыг биелэгдэх гэсэн шүү дээ. Нөгөө шүрээс одоо ингэж онгон байдлаа алдчихж байна гэсэн үг. За өшөө цаашлаад ингээ харах юм бол бас сони юм их болно. За одоо жишээлбэл юу вэ? Одоо энийг харъя. Энд чинь нэг юм хар хүмүүс ингээд бөөнөр ингээд аз жаргал болоо явж байгаа. Энэ бол нөгөө нийгэм буруу орчижээ гэж яриад байна. Одоо апартейд гэж ярьсан шүү дээ. Апартейд Африкт дугаар дээр ирсэн баг тий. Апартейд гэдэг одоо хар цагаан хүмүүсийг тусдаа гаргацсан байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан эдний хувьд бол хар цагаан хүмүүс чинь тусдаа усууд байхгүй юу? Гэтэл энэ ертөнцид хар цагаан хүмүүс. За хар цагаан битгий хэл эн чи бүр ингээд бусын амьтад энэ хүмүүс ингээд явчих энэ. Одоо юу гэдэг вэ одоо mermaid одоо русалочка тий. Энэ одоо загсан сүлтэй нөгөө хүн биетэй. Тий одоо хүн биш өнөд хүртэл ингээ хүмүүстэй цуг найзаж өхөрлөө яваад байгаа байхгүй. Энэ бол одоо нийгэм ертөнц бол одоо юуг алдсан эмх замбраад дараагаа алдчихсан байгааг ингэж одоо харуулж байгаа. Тэрнээс манай хүн айгүй тийм гоё мундаг либерал үзэлтэй. Тэгээд тэр утгаараа одоо хар хүмүүсийг ороод зурхыг хүсэж өмсөд байсан юм бол байхгүй. Энэ бол одоо муугийн бэлэг тэмдэг болж хувирж байгаа. За тэгээд энэ чи өшөө ингээ юм болох юм бол энэ майхан дотор гэдэг ч юм уу. За энэ жишээлбэл одоо энэ нэг баахан ирчүүд ингээ явж байгаа байхгүй юу? Баахан ирчүүд энийг сонин хар өрөөнд дотор юу хийж байгаа юм бэ ингээ бийж байгаа. Энэ бол нөгөө ижил үстэй хүмүүсийг харуулж байгаа. Ижил үстэн бол одоо бүр хамгийн том нүгэлт энэ хүнийг барьж аваа шатаадаг байсан үйл дээ. За тэгээ ер нь тэр чигээр энэ зургийг яг ингэж зурах болсон шалтгааныг юу гэж авч үзээд байгаа вэ гэхээр тухайн үед 1015 дугаар зуунд Тэмбүү өвчин дэлгэрсэн. Тэгээд нөгөө Тэмбүү өвчнийг юу гэж үзэж байсан бэ гэхээр бурхны шиг хэсгээд гэж үздэг байсан байхгүй юу? Бурхны хэсгээд гэж үздэг байсан. За хоёул нончинс гэж ярих хүчтэй. За тэгээ энэ чинь бас нөгөө хүний бүтээсэн нэг байгууламж байгаа шүү дээ. Энэ байгууламжийн дотор бас юу болчих вэ? Бас нэг жоохон хагархаа бодрохоо гоц. Энэ бол одоо таандын хийгээд байгаа юм чинь мөнх бус шүү. Тэрийг санаж яваарай. Ямар нэгэн байдлаар норж унах байхгүй болно гэдгийг санаарай. За энэ чинь бас нэг хясаан дотор баахан хүмүүст ороо хитсэн байгаа. Хоосон хясаа. Энэ юу гэлтгээд байна вэ гэхээр нөгөө сүнсгүй болсныг харуулдаг байгаа. Сүнстэй хүн бол одоо өөрийн гэсэн зарчимтай, үнэнч, шашин шүтлэгтэй одоо тийм байх байхгүй. Гэтэл энийг хоосон хясаа, энийг хоосон юм чинь юу харуулад байна вэ гэхээр дотроо хоосорч огсон. Тэгээ тэр дотроо хоосорч огсон зүйлсээ хөрс дэлхийн жаргалаар ингэж тижигэд байгаа энэ буруу явдлыг бид бүхэнд сануулад байгаа. Одоо жишээлбэл тэгээд энэ зураг бол бүхэлдээ маш олон урлаг судлаач нар юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бүтээлийг бол одоо ийм тийм чөлөөтэй харилцааг бэлэгдсэн одоо тухайн үеийнхаа одоо бодол санааны эсрэг гэдэг ч юм уу те одоо нэг тийм хувьсгалыг авчрахыг хичээсэн радикалны шинжтэй тийм бүтээл гэж ярьдаг. Энэ бол үндсэндээ бол хүн та буруу замаар явчихсан шүү гэдгийг та бид бүхэнд энэ бүтээлээр л одоо сануулах гэдэг. Энэ хитрхи жаргал хөөж явах чинь буруу шүү гэдгийг л одоо сануулах. Одоо жишээлбэл хүн одоо хитрхи жаргал хөөж эхлэхээр юу болдог вэ гэхлээр ходоодондоо захирагдаж эхэлдэг. Энэ хүн бол одоо өөрийн хүүхдээсээ ч юм уу урваад одоо Данте Алигьери там дээр гардаг. 9 дугаар тойрог дээр үлснөдөө болоод өөрийнхөө хүүхдийг бариад идчихдэг гэдэг ч юм уу. Тэрнтэй адилхан хүн та ер нь өөрийнхөө энэ хуйлд ачаал энэ хүсэл шуном хайрлаа барьж сурах шүү, сурахгүй болохгүй шүү гэдэг одоо мессеж тохиогол та бид бүхэнд одоо чадхаараа өгöd байгаа л ийм бүтээл байгаа юм л та. За тэгээд энэ ертөнцийн болж өгөх хамгийн юм алдсныг бол энэ дээрээс харж болж байгаа. Хэдий ингээ нэг
ингээ харахад бол айгүй жаргалтай газар байгаа байхгүй хавийн амтны нүцгэн одоо ингээл ерөөсөө гимшиг юмгүй одоо бөө жаргалын орн байгаа байхгүй өнгөцгөн харахад яг ингээд сайн харах юм бол энэ хүмүүс бол бүгдээрээ хоосорчсон зүгээр л одоо сэтгэл зүрх одоо ямар ч итгэл үнэмшилгүй хоосон жаргал хөөж явдаг түр одоо мөнхийн бус зүйлсийн хараас л одоо тэгж хөөцөлдөж гүйдэг нөхдүүд л одоо эн чинь ингээд нэг юм яагаад байгаа байхгүй байгаад. За тэгээд одоо эн чинь өнөөхөл шар шовууч энэ чи явчихна. Хүнтэй зүг. Шар шовуутай бүр найзалцсан одоо. За эн чи бас нөгөө амттыг унаа хийж байгаа гэсэн. За эн чи унаач. За эн чи бас нэг алин баг. За энэ алин бол мэдээж нөгөө мэдхийн алин тий. За эн чи бас юу вэ? Ингээл дандаа ингээ хоосон юм дотор хүмүүс ороод байгаа. Энэ бол одоо нөгөө өөрийнхөө сэтгэл санааны хоосрлыг гадна талаас авч болохын таашаал замаар л ингэж дүүргээд байгааг л та бид бүхэнд ингэж сануулад болохгүй юм шүү, болдгүй юм шүү гэдгийг л одоо та бид бүхэн чадхаараа сануулад байгаа. За тэгээд ачин жигтэй юмуд их л болж байгаа. За энэ бол одоо тэгээд алтан алим явж байл. За тэгээд там гал шүү. Тэгээд ланд гарсан. 1463 онд гарсан гал. За энэ чинь нөгөө ярьжсэн хар цагаан хоёр толдаад байж гин. Тамд ч гэсэн тэмцэл биш үү гэдгийг сануулж байгаа. Гэхдээ бас сүртэй байгаа шүү. Энэ гэрэл гайх. За тэгээ нөгөө ярьсан чих чинь энэ чи явж байна. За тэгээ нөгөө хөгжим. За ингээд тийшээ гараад энэ чинь уушны газар болчихсон. Тэгээ уушны газар чинь их бол мууяр юм л та. Итгэж юм. За энэ ч бас нэг утга. За энэ болонгууд юм нөгөө Иесусыг барьж аваад авсан цэрэгүүд там дээр ирсэн байгааг ингэ сануулж байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүс чинь өөрөөс нь дэнлүүд байсан гэж яддаг байхгүй. Тэр дэнлүүн дотор ингэ орцсон байж байгаа. Тэгээд доор нөгөө хутгач чинь явж байгаа. За энэ чинь хүн унтсан явж байгаа энэ ерөөсөл там гэж одоо уцсан татахгүй заваарсан юм байна. Энэ надгуусыг хартаа заахсан толгойтой ирвэ хийж ихтэй хүн биштэй юу ч болоод байгаа юм тийм ээ. За тэгээ эн чинь нөгөө хөгжмөө тоглоод байж байгаа чинь эн чи юу гэж байна. Одоо яг нөгөө хэлсэн шүү дээ юун дээр нь хөгжим бичээд байж байгаа гэдэг. Хөгжим бичсэн байж байна. Өчтөрийн хөгжим. За тэгээ нөгөө нүгэлтэд баригдсан нөхдүүд нөгөө мөрөгтэй тоглоомчд аригчд тавхан нөхдүүд чинь энэ чи бас ингэж байж байна. За яг гарыг нь ногтлоод гутгаар энэ чи зооцсон байгаа үз. Тийм. Гарыг нь тэгээд энэ дээр нь ингэ шот. Гутгаач нарыг ингэ шидэгдэг ус шүү дээ тухайд шот гарыг ногтлж. За нөгөө чөтгөрч нь байж байна. За нөгөө чөтгөрийн хил чинь нөгөө загтлаа зөөх гээд мөсөн дээр гулгаа байж чинь гэдэг ч юм уу тий. За нөгөө суулт уран дээрээ сууж байна. Уул нь синти шиг харагдаж байгаа бүртлээ суулт байждаг ч байж идэг тий. За ийм байна. За үүний ард дээрээ суулгангууд нөгөө сүүлчийн шүүлтгэх бүтээл байгаа. Энэ бол бас нэг алдартай. Бас нэг дээрээс нийлэхэд энэ бол 2 дугаар Филипп хаанд зориулж хийсэн бүтээл. За одоо тэгээ та төсөөлөлөд бодоод үзэхгүй. Одоо ингээд Филипп хааны бахархал байсан гэдэг байгаа байхгүй. Яг л Филипп хаан томоо ордонтой ордон дотроо юутай бүр юм өөр ингэсэн нэг цуглуулгатай солирын чулуун болоотай байдаг ч юм уу те. За тэгээд хамгийн гол бахархал нь энэ зураг байсан гэдэг байгаа байхгүй. Ингэ үзэгчдийг авчираад одоо гэртээ одоо зочдыг барайл. Тэгэл энийг харуулаад тэгэл дэлгэж гайхуулаад. Тэгээ хамгийн гол нь энийг бол яриа өгөх зорилттой зураг гэж яриад байгаа. Энэ зургийг хараад болж одоо хүн тодорхой болцооноо төрнө шүү дээ. Зураг уран бүтээл учраас тэгээд ирсэн зочд гिचт нь болонгууд одоо хараад за энэ ч одоо ийм утгатай болоо да ингэдэг юм болоо да гэдэг их тийм ярианы сэдв өдөөж өгдөг тийм бүтээл нэвсэн гэдэг. За хожим энэ бүтээлийг бол үе түмэн байдлаар зүйл бүрийн хүмүүс хуулбарлуулж зурсан Иеронимус Бошгийн шавнар хуулбарлаж зурх гэж байсан. Түүний бишрэгчдүүд тэгээд 16 дугаар зуун бүр тэр чигээрийн зургаар амьдэрсэн. За тэгээд 17 дугаар зууны сүүл 18 дугаар зууны үеэс ер нь бол сонгодог үе эхлээд орон зургийн сонгод барахгүй тусаас орон зургийн сонгодог үе эхлээд түүний бүтээлүүдийг бол аажмажаар мартагнаж эхлээд 19 дугаар зуунд дахин түүний бүтээлүүд од болж ирсэн байдаг. За тэгээд түүнийг сюрреализмын эцэгч гэж ярьдаг.
хамгийн гол нөгөө Сальвадор Далигээ зураач үүдэн шүү дээ. Чупа Чупсын нөгөө юм үг зурсан. Сальвадор Дали бол одоо түүний зургнуудаас урамшиж Монголд олгож зураг зурдаг байсан гэж ярьдаг. За ингээд ерөнхийдөө бол энэ бүтээл бол одоо түүний хамгийн алдартай хамгийн одоо агуу гол бүтээл нь болж таарч байгаа. Ингээ харахны бол үнэхээр л үнэнч христчин хүн байсан болж таарад байгаа. Одоо үнэхээр л үнэнч итгэгч хүн байсан болж таарад байгаа. Тэгээд энэ чинь бол одоо өшөө яриад байвал одоо яриад л энэ зураг та одоо хараад чад. Угсаа чинь нэг зураг дээр нь л агуудтай юм л да. Энэ детальч задлж яриад л гэх юм бол одоо ерөөсөө хамгийн гол нь нөгөө дүр болгон юм болгон ямар нэгэн байдлаар утга учиртай. Ямар нэгэн энэ бүтээлийг бүтэн жилийн турш зурсан гэдэг л тийм. Ямар нэгэн байдлаар утга учир, ямар нэгэн байдлаар одоо юуг агуулдаг. Тэгээд түүний зургийн арга барилыг нь бас ярих нь зүйтэй. Тийм сонирхолтой арга барилтай л да түүний уран зураг зурхтаа яадаг вэ гэхээр тухайн үед бол Van Eyck гэж алдартай зураач байдаг. Энэ хүн бол тосон зургийг бол одоо тулгасан хүн. Леонардо да Винчигаас өмнө тосон зургийг бол ашиглаж ирсэн гэдгээр бол одоо алдартай. За тэгээд аюултай реалист зурд гэмиг маш бодитоор зурд 3 хэмжээстэй зурч гэлсэн зураач байхгүй Van Eyck бол гайхалтай 3 хэмжээстэй зурч гэлсэн. Хэн бол түүний үргэлжлэлийг авч 3 хэмжээстэй зураг зурдаг, үргэлжлүүл зурдаг. Гэхдээ бас тун өөрийнхөө тийм нарийнхан бичлэлтэй зурдаг. Энэ утгаараа тийм Гризель гэхээс илүүтэйгээр бичлэлтэй үлдээж нэг тийм татвар гихтэй тийм зураг зурдаг тийм хүн байсан. Одоо энэ жишээл багаар харж болж байна гэдэг шиг ч юм уу. Тийм өөрийн гэсэн бас уран зургийн онцлогтой хүн байсан шүү. Тэгээ арга техникийн хувьд. Тэгээд дээрээс нөгөө яг Кристийн зураачдын одоо юг 9 шидийн амьтдыг хооронд хольж альбом бүтээдэг арга техникийг бол өөрийн байдлаар зохион өөрөмшүүлж одоо шин төвшин гаргаж ирсэн гэдэг ч юм уу одоо ийм л зураач байгаа юм л та. За тэгээд хоёулынгийнх нь ярих хэвээр сүүлчийн зураг болонгод одоо Хаанз дөрвөлж зурсан Last Judgment буюу одоо сүүлчийн шүүлт гэдэг бүтээл байгаа. За сүүлчийн шүүлт бол одоо мэдээж одоо христийн шашны одоо хамгийн гол бэлгэллүүдийн нэг гэх үтэй тийм. Энэ бол бас өөр трипчих бүтээл байхгүй юу? Гурвалсан бүтээл. За сүүлчийн шүүлтийн гол онцлог нь юу вэ гэхээр үндсэндээ бол 1500 голон гэдэг бол хүмүүс үхлээ хүлээж исэн юм л дээ. Хорвоо ертөнд одоо Есүс Христийн 2 дахь ирэлт одоо ер нь бол удахгүй болоод тэгээ яг иврит тооллогоор бол 7000 жил болчихсон. За тэгээд тийм учраас удахгүй Есүс хурж ирээд хүмүүсийг бол одоо итгэгч нарийн важинд руу яваад одоо хөрс дэлхий дээр бол одоо Христ антихрист хоёрын хооронд одоо тулаан болоод цоошин ертөнц эхэлнэ гэдэг ухааны одоо юм болоод байгаа шүү дээ. Тэрийг л бэлэгдэж зурсан зураг. Үндсэндээ бол за тэгээ яг энэтэй адилхан бол одоо юм трип бичих бүтээл, гурвалсан бүтээл. За тэгээ дотор нь ингээд сонин там дотор сонин атгосч өгдөг одоо ингээд бас явж байдаг. Одоо жишээлбэл виноны торхон дотор архинда баригдаад одоо юу болц өөрөө вино болсон хүн явж явах жишээтэй. Тэгээд өндгөн дотор баригдсан хүн ингээд энэ там одоо хүн ингэж зовоод л байгаа юм л да. Чөтгөрүүд хөрс дэлхий дээр ирээд ингэж хүнийг зовоогдаа юм үндсэндээ бол. За тэгээд яг энэ бүтээл бол одоо яг харах юм бол нөгөө хаалх нь юм нөгөө жоохон саарлангоор зурдаг гэж ирсэн тийм. Ийм гризель байдлаар зураад за тэгээд дэлгэнгүүт ингээд гарч ирдэг. За энэ бол яг л нөгөө сонгодог юм болж байгаа. За энэ ч бол харьцангуй дээр энэ ч бол энэ нөгөө алимыг хитэж байгаа. Боёо нөгөө одоо юу ч юмтэй удахгүй Адам Евийн толгойн дотор нь бол одоо ертөнцийн хар манаг пурпур хийж эхэлж байгаа үеийг хүл ингэж харуулж байгаа. ертөнцийн хар манаг. За тэгээд энэ чи бол дөнгөж төрөөд Адамын хавирганаас одоо Ева хийгээд байж байгаа үе байна. За энэ чи ингээ тэнгэрийн орн байна. Хэрвээ харах юм бол ингээ яг энэ нэг тэнгэрийн орныг ч юм уу нариун нандин байдлыг илтгэсэн энэ ертөнцүүдийг дүрслэхдээ бол голцоо юм цайвар өнгөөр алаг ирээн багтай тийм өнгө багтай байдлаар зураад байгааг анзаарч болно. Яагаад гэвэл түүний хувьд бол тийм хурц өнгөтэй энийг алаг ирээн байдал бол одоо тийм хүний анхаарлыг нь татж байгаа хурц өнгүүд бол өөрөө тийм нүглийн шинж тэмдэгтэй тийм одоо чөтгөрийн өнгөнүүд гэж авч үздэг байсан учраас бурхныг дүрслэж зурхтаа бол чадхынхаа хэрээр яаж зурдаг гэсэн нэг цайвар өнгөөр зурдаг гэсэн. За тэр энэ чинь за энэ чинь бол яг хөрс дэлхий болчихсон одоо Есүс 2 дахь энэ чинь ирээ байж байна. За тэгээд энэ чинь бол дайн дажин болоод чөтгөрүүд газар дэлхий дээр ирчихсэн нөгөө жаргаад үйжсэн хүмүүс чинь зовоод
зовлонд автаад одоо нөгөө мөнхийн юм шиг жаргажсэн тэр нэг хэсэгэн зургийн жаргалан дуусаад мөнхийн зовлонд унж байгаа дүр төрхийн чиг байж байна. За энэ ч болонгууд мэдээч тамийн дүр төрхийг бид нар харьцуулж байгаа. За тэгээд яг л нөгөө өмнө гарсан бичлэлтийн дагуу хойно пейзаж, за энэ ч бол барилга байшин, энэ ч бол шатаж байгаа барилга байшин ингэ байж байгаа. Яг тэр нэг төмөр бол айгүй нөлөөлсөн байгаа байхгүй. Айгүй тийм бодтой нэг тийм айц хүүц төрөмжийнхнээсээ л нэг тийм төмөр харж байгаа юм шиг тийш гой зурж байгаа юм л та. За тэгээ иймэрхүү байдлаар ер нь цусан шид юм бол маш их зурж байгаа маа. За тэгээ энэ бол түүний бол одоо ер нь хамгийн сүүлд зурсан хамгийн алдартай бүтээл нь гэж бол хэлж болно. Ингээд ерөнхийдөө бол одоо юу яаж байгаа? Түүний яг яаж үүд болсон нь ойлгомжгүй байдаг. Гэхдээ 1516 онд бол үүд болсон гэж ярьдаг. Яг нөгөө юу болохоос өмнө Мартин Лютерийн хувьсгал дотоод хувьсгалаас гарсан тэрчтэй 8 болохоос өмнө. Тийм болохоос өмнө үүд болсон гэж ярьдаг. За тэгээд маш үр өгөөчтэй амьдралыг бол бүрнүүлсэн. Маш олон зураг зурсан. Гэхдээ нэг 10-аас 25 зураг л та бид хүн дээр бол хурж ирсэн байна. За түүнээс ингээ ялгаатай түүний бүтээлүүд бол юу биш байгаа юм л та. Хүн төвтэй биш байгааг анзаарч болно. Хэрвээ хоёулаа өмнөх сэргэн мандалтын зураачдыг ярих юм бол голцоо хүн төвтэй зураг шүү. Тийм байна. Одоо Мона Лиза гэдэг ч юм уу Адамыг бүтээсэн гэдэг ч юм одоо ингэ бүтээлүүд хүн та өөрөө бодож сэтгэж чадах хаваас ямар ч юм таны гарт би одоо бүрдэх боломжтой шүү. Та юу ч бүтээх боломжтой шүү гэдэг тийм утга бүхий бүтээлүүд байдаг байсан бол энэ хүн бол үнэн ч христчин гэдэг утгаараа бүтээлүүд нь бүгдээрээ ерөнхийдөө бол тийм христийн юунуудыг бол агуулсан одоо шинжүүдийг агуулсан бурхан төвтэй бүтээлүүдийг бол голцоо тойрвсан одоо тийм байгаад байна. Энэ утгаараа бол бас яг сэргэн мандалтын үеийн бас нэг өөр үнцгий та бид бүхэнд бол харуулж байгаа. Тэгээ Нидерландын буюу хойд сэргэн мандалтын хамгийн том төлөөлөгч тэгээ Леонардо да Винчигийн цаг үеийн нөхөр. Ер нь их ойрхон бас үүд болсон байгаач. Яг дээд сэргэн мандалтын 1520 он гэж үзэхээр Леонардо да Винчи 1525 он хүртэл амьдарсан. За Перужини 1609 он гэдэг бол юу вэ? За тэгээд манай хүн болон 1514 онд үүд болсон. За хэн бол Рафаэль бол 1519 онд үүд болсон гэдэг. Өөрөөр хэлбэл энэ хүн бол яг эд сэргэн мандлын үед тойрож болсон. Гэхдээ Леонардо да Винчи, Рафаэль эдрийг бол амьдаар нь уулзч мэдчихэж байгаагүй, ямар зураг зурж юу гэж бичсэнийг нь мэдээгүй. Шал өөр газар Бош хоттой л ингээ намгүй амьдарсаар байгаад өөд болсон. Энэ утгаараа Канттэй төстэй. Кант чинь Калининград, Кёнигсбергээс бол ерөөс яваагүй гэдгийг шүү дээ. Насаараа тэнцэнэ багштаад юмаа бичээд явсаар нь байгаад жоохон уйдсан хүн өөд болсон гэдэг адилаар энэ хүн бол насаараа Бош хоттой амьдрасаар байгаад 1550-аас одоо нэг 60 гаруй нас ч юм уу одоо 60 гаруй насыг үзээд өөд болсон одоо ийм л мундаг зураач хүн байна. Өөрөө бол одоо маш арвин бүтээлийг бол бид бүхэнд үлдээсэн одоо өвгө гэж ярьдаг одоо бүтээлийн сан өмөрг нь бол асар мундаг. Одоо ганц хоёр бүтээл дээр нь л одоо ингээ суухтал одоо ингээ дуусч өгдөггүй. Ийм л мундаг зураачийг хоёулаа өнөөдөр ярьлаа. За их сурвалжийн хувьд бол энэ шиний Штефан Фишерийн бол одоо бүтээл The Complete Works of Hieronymus Bosch гэдэг бүтээлийг бол бичсэн ташчийн ном. За ийм байна да. За баярлалаа. Бош гэдэг за яг сэргэн мандалтын маш том төлөөлөгчтэй нэг яалтч юм уу. За тэгээд сэргэн мандалтын ээлжид нэгэн дугаар маань энд хүрээд та бүхэн түрээд өндөрлж байна. Өсгөөдөө маш их баярлалаа. За дараагийн удаа сэргэн мандалтын дугаар маань яаж үргэлжлэх вэ гэхээр бид нэр ярьж байгаа Никколо Макиавелли гэж одоо дарангуйлагчдын гар бичсэн гэдэг маш сонирхолтой намтартай бас л яг одоо энэ хейдертэй нэг зэрэгцэж амьдарч ирсэн юм шүү дээ. Микеланжело, Леонардо да Винчи гэртээ яг нэг зэрэг амьдарч ирсэн. Ерөнхийдөө тэднийг бүтээлийг бичиж яхад өөрөө номоо бичээд бүтээлийг бүтээж яхад номоо бичиж ирсэн. Гарчсан хамгийн алдартай person очуулж. Эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг байсан. Ерөнхийдөө бол дарангуулагч ямар байх хэвээр, ямар сэтгэл зүйтэй байх хэвээр гэдгийг бол нэлээд гаргаж ирсэн. Тэгээд интернетэд бол аягүй их тийм Никколо Макиавелли хэлсэн гэдэг аягүй их тийм өмнүүдийн афоризмууд нэшлүүд нь яваад байгаа. Тэр болгон бас үнэн байдаггүй. Ихэнх нь ер нь баг бодлоо байгаад байдаг. Яг зөв нэг засаад өөрийнхоороо болоод өөрийнхөө санааг илэрхийлэх юм бол Макиавеллиг нэрийг тавьдаг тийм зүйл байгаад байгаа. Тэгэхээр Макиавеллигийн намтар амьдрал тэмцэл уран одоо намтар амьдрал тэмцлийн тухай бол дараагийнхаа
Сэргэн мандалтын дугаараар та бүхэнд хүргэх болно. За энэ хүн бол бас их сонирхолтой юм. Ер нь одоо өнөөгийн улс төр ялангуяа дарангуулын нийгэмд ер нь бол хүн ер нь юу хийх ёстой, эрх мэдлээ хадгалахын тулд юу хийх ёстой гэдгийг бол маш сайн гарын авлага бичсэн. Энийг ч одоо их олон дарангуулагчид бас мөрдөж хайртай ном гэдэг тийм шүү дээ. Мөрдөж ашиглаж байсан юм юу бол байдаг. Одоо ч ном бүтээлүүд хүчтэй байдаг. Тийм учраас бид нар Макиавеллиг бол дараагийнхаа дугаар дээр яриад тэгээд цаашлаад одоо нэгэнт боошхыг ярьсан учраас цаашлаад бид нар одоо за Шекспир бол байж Английн сэрэг мандалт таарах бах те. Шекспир бол байж таарах баха гэх мэтлээ ингээд сэргэн мандалтын дугаар маань бас хэсэгтээ өргөжлөөд яваа. За ингээд өсгөөдөө баярлалаа. Үзэгчтэй. Манай Африн подкастын энэ удаагийн дугаар сэргэн мандалтын ээлж дугаарын түрээд өндөрлж байна. Ингээд дараагийнхаа дугаараар бүгдээрээ уулзцаая. Та бүхэн лайк, subscribe дараарай. Мөн одоо шеэр хийж манай сувгийг олон нийтэд түгээгээрэй.